yeah, 100. Sounds so funny when I can keep it 1,000 now. You don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company goes, I feel like 3,000 energies is down on low, cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh, I know I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Сайн бацхан та бүхэндээ шинэ логийн мэндийг хүргэе. Тэгээд даваагаар хүрсэн та бүхэндээ энэ бид удирдлагын 30 давх дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд яг бүрэн бүлтгүүнээр өнөөдрөөс бид та бүхэндээ энэ бид комент хүргэх нь бүгд нөрөө мэнд хүргэе. За тэгээд нэвтрүүлгийн платины мэдгийгч үндэсний дээдлэгийн аль биесны хаб Токио байгаа. Токио аппликейшнийг та бүхэн тоглолтын хуваарьс зэсгийг зөвхөн Токиогоос та бүхэн хараарай. За нэвтрүүлгийн платины мэдгийгч бас Powered Sport ус байгаа. Тэгээд спортс мань цоо шинэ өнгөтөртэйгээр бас иргэн ирсэн байгаа гэж хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлгийн платины мэдгийгч PC Mall ихтлгүүр байгаа. Электрон барааны ихтлгүүр Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийн аль биесны хэрэгтэй урьдчилгаагүй лизингээр зөвхөн PC Mall-аас та аваарай гэдгийг хэлмээр байна. За тэгээд бүгдэнд нь дахиад шинэ логийн дүргий тэгээд бүгд ер нь 4 жил тусан томоос эхлэх хөө. Тэгэхээр нэг $7 одоо нэг гарч байгаа болохоор бид ярих юм их байгаа. Тэгээд Lakers OKC-гийн дөрөвт тоглолт тийм ээ. Эндээс хойш юу яриаг байгаа. Тэгэхээр яг эндээс эхлэе гэж бодож байна. Тэгээд та бүхэн жоохон хуучин мэдээ мэж магадгүй гэхдээ яг 2 өдөр усгомлоо болсон тоглолтоор тийм ээ. За Lakers талбай дээр дөрөвт тоглолт тийм ээ. Гүл авсан. Тоглолт. Lakers бол нэг төрлийн нэг хожил авах зорилготой тийм ээ. За гэхдээ ёстой тоглолт бол үнэхээр гоё ойр үзэн гоё тоглолт болсон гэдгийг хэлэх ёстой баг. Lakers бол үнэхээр сайн тоглосон. Гэдгийг хэлэх ёстой баг. Маш өрсөлдөөд тоглосон шүү дээ тоглолт. Айлах шүүлтүүлэхгүй байх тийм ээ. Энд дээр тэг харуусаа сайн тоглоо. Ээж мэдлэлсүүдийн 3 тоглолтноор дараалал амар тоглолоо. Спорс эсрэг л ингэж тоглож чадсан харъя да тий. Урд хамгаалт сайтай баг эсрэг. Яг спорс эсрэг тэгээд сэлгээс гарч тоглохоор болчихсон тий. Тэглээ тий. Дараа дагаад шаардлагагүй. Хоёрдугаар үед OKC тоглолтыг сайн хийж онооны тэргүүлэг авсан тий. Тэсгээр Lakers 3 дээр сайн тоглолоо. 2-2-2-2-2-2 нь 1-3-2-4 гэсэн байдалтаар тоглолцсон доо. Энэ тоглолтын дээр Хачимура, Jackson Hayes хоёрыг Lakers boys онцлох ёстой. Тэс Хачимурагийн 4-р үед тоглолт тийм ээ. Хачимурагийн чухал үед хийсэн 3 онооны шидэлтүүд болон Jackson Hayes-ийн тэр pick and roll дээрээс авч ирсэн 2 онооны тоглолтод маш сайн болсон. Тоглолтыг DeAndre Ayton эхлүүлсэн ч гэсэн ер нь 3-4-р үед бол Jackson Hayes тоглолтын яг гол чухал минутуудыг авч тагсан. Удирдлагын туршлагаар гайхаад тоглолт гайхацсан да. Чиг сайн эсвэл. Явс ингэ тоглох боломжтой мөн гэдэг бас тийм ээ. Аны Lakers оноо тэргүүлэлт явж байгаа гэж байна. Энэ бол гоё шилжилттэй. За тусч 6 оноо хүртэлх тэргүүлийг 4-р үед Lakers авч чадсан. Яг энэ чухал хүчит дээр OKC-ийн чухал шилжилтүүд амжилттай болсноор тоглолтыг оноос салах боломж олдог.
Ингээд 4 хоног салсан. Эргээд ОКС хамгаалаад тэгээд Чэтхаг тоглолтод 6 хоног. Тэгээд тоглолтын баг шийдэгчүү гэдэг. За эндээс Чимуура. Степ алдаа. яа. Ингээд Lakers нэг за Маркус Смарти алдаатай байна. Бас нэг оноо дээр нь гарсан. За ОКС Яаж ч би яриад байгаа зүгнэ те. ОКС Дот хэлэхгүй л ээж чаддаг. нэг оноо дээр нь гараад тайм аутаас гарч ирээ. За ингээд ОКС баг хоёр учраа хоёрын шүүдэд байгаа дөрөв. Тэглээ. Яачмаар харна. Леброн дээр. Остин юусан. Яг саяхан. Хитрхийн амхан гараад иргүү юу? Ер нь ОКС-ийн хувьд. Тийм л зөрөгтэй л байна. Өрсөлдсөн багуудаас. Тэгээд нөгөө бас нөгөө юу дагна гэж хэлдэг шүү дээ. Бас нэг Яндоны юм байдаг шүү дээ. Бэртэл гимтэл бүх зүйл ягаад юм хойрууд нь бас амархан болчдөг те. Нэг ивэгээд явчихдаг бас зүйлүүд нэг байж байгаа чинь энэ жил. Тэр шиг л. Шинэ өөр баг гарч ирсэн бол те. Яа тоглох байсан. Эхний шатнд чинь Портленд тоглох байсан бол ямар тоглох байсан бол гээл тэгчих ч юм уу. Эсвэл тэгээд сая Lakers биш одоо өөр баг байсан бол яах байсан бол гэл те. Өөр ямар баг. Гомитгүй юм тэгэл. Lakers гацсан Lakers тоглох болтой юу. За тоглолтын статик бүгд харсан. Тэгээд Lakers бүгдээс иргэчлийн нэгэнт удирд дуусч байгаа биш. Цалингийн зэсэг бүгд харцгаая. Тэгж байгаа бүгд Lakers-ийн та жоох ярьцдаг. За иргэчил Лука Дончич 51 сая доллар авах юм байна. За Остер Ривсих бол юунаас хамааралтай юу? Өөрөөсөө хамааралтай. Тоглолцоос хамааралтай. Цэхийдээ байгуулна гэсэн. Шимуура гэх байхгүй юм байна уу? Хачимура хийрлээ. Леброн хоёрлоо байхгүй. Смарт бас цуцлж магадгүй те. Сая плей-оффор сайн олцоолохоор дахиад нэг 2-3 жил юм гэрээч. Вандербилт ингэрээ нөт талхаатай юм те. Тийм. Вандербилт муу гэрэл юм да те. Ларави 12 сая гэр муу болчих л дээ. Ларави 6 сая гэж тэгэхээр Нөлөөгүй юм шүү дээ. Тэгээд ирсэнс биш. Нямш нөлөө үзүүлсэн шүү дээ. Ашиглахгүй нөлөөлөх дээ. Яг сүүлд ч амар гэмтсэн л дээ тэр хуруугаа авлаа те. За ингэ зүгээр Lakers-ийн тавьж байгаа ярилцгаая. Lakers-ийн нөлөөлөл яг гоо тэр тусмаа Остер Ривсийн шинэ гэрээг байгуулах болов. Эндээс хэлэх байх те. Яг хөө тэгэл хамгийн гол асуудал чи өөрөө Леброн шүү дээ. Леброн үлдэх юм уу явах юм уу гэдгээс шалтгаалал. Тэрнээс шалтгаалаад багийн үлдсэн бүрэлдэхүүнийг ер нь бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Диандре Эйтон бол явдгаараа явах гэж би бодож байна. Яа тэгвэл Гэтэ цалиндаа бол Эйтон бол хангалттай зү. цалиндаа хангалттай гэж ярих хэсгүү зүгээр 7 сая доллар илүү. Лос Анжелес Lakers багийг яг амжилт үзүүлэхэд туслах гарааны төв мөн үү юу гэдэг дээр л ярих хэрэгтэй болохоос энэ үлрэлт ихэнд олсныг нь ярих юм бол энэ хүлээлтэнд хүрээгүй л гэж үзнэ. Тэгвэл бид нар Диандре Эйтнийг 8 саяас илүү цалин авах хэмжээний тоглогч гэж ер нь бүгд л ярьдаг. Яг хоо энэ нэг жилийн гэр байсан болохоор л яачих шиг бодлоо. Тэгээд яг үннийг хэлэхэд бол Jackson Hayes-ийг талбай дээр байгаа үед Jackson Hayes-ийн тэр гаргаж байгаа ирч хүчтэй байдал те тэр гүйлт ингээл хамгаалтын идэвхтэй байдал ингээл бүх юмараа ер нь Jackson Hayes-ийг яг бүтээлэл гараагүй юм бэ гэсэн тийм асуултыг асуухаар л тийм байлаа л гэж би харж байна. Юу тэр эсвэл бас Эйтнийг яриад байна. Эйтн гэхдээ зах зээл дээр өөрөө төвийн тоглогч байхгүй шүү дээ. Тэгээд сайн анар одоо сайн одоо энэ сайн одоо төвийн тоглогч. Тэгээд тийм төвийн тоглогч ч юм уу байгаа мó гэдэг яриас эхлэх байх л та тийм. Яг Эйтэн шиг тоглож төвийн тоглож байгаа л та. Тэ. Мяа. Гэж аахгүй. Тэгээд ямар ч амжилт үзүүлэхгүй байх гэдгийг харагдчихлаа. Тэгээд JJ Redick-ийн тэр нөгөө хилэмжин ч гэсэндээ
энэ үедээ л сагс тогломооргүй юм байна гэсэн юмнууд байсан болохоор Эйтэн дээр одоо сонгохгүй хаа. Гэрээ бол ямарсан сонгохгүй гэж бодож байна. Тэгээ дээрэс нь Лука Дончич бас өөрөө захиалга өгч байгаа юм шүү те. Остер Ривсийг ер нь ямар нэгэн солилцоод багтааж авахгүй шүү. Остер Ривсийг ер нь үлдээ шүү гэдэг одоо өөрийнхөө хажууд энэ хүний заавал байлгаа шүү гэдэг захиалга одоо Лекс бол өгчлөө гэж би харсан. Тэгэхээр энэ хоёр Остер Ривстэй гэрээгээ сонгох бах. Тэгээ одоо Леброн гол нь багийн цаашдын төлөвлөгөө ямараас шалтгаалаад цалингаа багасгаж хамаагүй сонголт хийж болно. Гол нь тэр багийн төлөвлөгөөний ямар авах байдлаа холбоотой байгаа юм шиг шүү дээ. Тэгэхээр ер нь Кливленд руу ч бас явчих болохоор ч байна. Лекстэй сонгочих болохоор ингээд харахаар энэ зөө ямар сонголт хийх нөө ямар төлөвлөгөөг танилцуулах нөө гэдэгтэй л холбоотой шүү. Тулгаа юу за Остер Ривстэй гэрээ энэ хийгээд за Лука Дончич хүртэл багийнхнаас хясаад эхлэх те. Лука хинтээ Остер Ривстэй гэрээ хийх юм бол за миний бодлоор бол нэг 40 сая ч юм уу те. Би тэгж бодож байна. Одоогийн зах зээл дээр байгаа харахад нэг ямарс 40 саяас дээш хийхдэх бах жилийн хэрэг Остер Ривс шиг тоглолтчтой гэрээ эсвэл Лекс гэдэг баг гэрээ хийвэл тийм ээ. Тэгэхээр энэ нь өөрөө зүг гэж бодож байна. За 40-45 сая доллар ч юм уу тийм ээ. 40 сая гэж харъя л да. Буруу бол биш ах уу. Угаасаа тэгээ зах зээл дээр сахиад яг тэр мөнгөөр эрсдэлгүй тоглож авчирна гэвэл хэцүү. Яг Лука угаасаа өөрөө финалцсан жилдээ Кайрита гар нийлээд финалцсан. Тэгээд Ривсийг ер нь Кайрита адилтгаж бодоод тоглолтын 10 байрлал ч гэсэн төхөм юм битүүр ингээ хослсон үедээ нэлээд сайн тоглож байгаа үедээ үлрэлийн ихнээс харцсан Леброн гинтэлтэй байх үед. Тэгэхээр энэ хоёроос бусд нь ер нь батлаагүй л. Ер нь энэ хоёроос бусд нь бүгдээ явж таарах хэрэгтэй. Явсан ч гагаад тахааргүй л. Баясаа Леброн Джеймсийн сая нөгөө бага плейоффт одоо битэл гимтэлтэй байгаа Лекерсийг плейофф 2 дугаар шат бүртэл гаргаад ингээд тоглож байгаа нь өөрөө магадгүй Лекерст бас авч үлдэж болохгүй бас нэг тохиом нь. Би бол Леброныг Лекерс явахгүй болох гэж бодож байна. Одоо Леброн өөрийнхөө замнал дээр 2 жил тоглохгүй зөв магадгүй 2 жил сүүлийн удирлах бол зөв миний хүлээлт бол тийм л. Хоёрын сүүлийн 1 жил тоглох бол тэгэл Кливленд руу очиод яг юугаа чих юм. Кливленд бас одоо яваад Леброныг аваач яг юугаа. Тийм хүлээлт байна миний хувьд бол. Тэгээд угаасаа өнөө ойлгомжтой тэгээд Леброны шийдвэрээс хэцүүл хамаарна. Леброны шийдвэрээс ч яхав Лекерсийн удирдлагын шийдвэрээс хэцүүл хамаарна. Лебронд цалин өгөөд эсвэл гэрээгээ сунгаж эсвэл багтаа үлдээх тэр шийдвэрээс л хэцүүл хамаарах гэдэг. Тэр чинь Ривзиг бол гэрээг нь авч үлдэх хэрэгтэй байх. Дээрэс нь Андре Эйтэн шиг төвөнд тоглогч зах зээл дээр байхгүй тийм ч Андре Эйтэн бол алдах хэсгүй гэж бодож байна. Зүгээр одоо сая нэг Эйтэн шиг төвөнд тоглож байхгүй гэж бодож байгаа юм шүү дээ. Угаасаа зах зээл дээр байхгүй. За Зак Коллинсгээ төвөнд тоглож шиглээ л да. Зак Коллинс аль багт тоглож байгаа вэ? Атланта дээр юм дээ. Чикаго Булс тоглож байгаа байхгүй юу? За. Тэгэхээр энэ сая үйлрэл 18 сая долларын цалин авж байгаараа NBA тоглож байгаа нийт төвийн тоглогчдын дунд 17 дугаар байранд орж байна. Эхний 25-д бол Эйтний цалин байхгүй гэсэн үг шүү дээ. Эйтэн 7. Тэгээ Эйтэн Зак Коллинс хоёрын нөлөө статистик үзүүлэлтийг харьцуулах юм бол тэнгэр газар шиг байхгүй юу? Тэгэхээр Эйтэн заавал авч хэрэгтэй шүү дээ. За. Гэхдээ сая 1 жилийн гэрээс одоо тэгэхээр одоо яаж л 2 жилийн гэрээ ч юм уу өгч иж л авч. Тэгэхээр 40 сая 2 ч юм уу. 40 сая 2. Одоо Эйт ч плеер опшнстай гэрээ байгаа л та 7 саяхан гэрээ хахад. Тэгэхээр өөрөө тэрийгээ цуслах та. Тэрийг одоо илүү мөнгө төлөх хэрэгтэй болчиход байгаа. 20 сая баяа төлөхөөсөр аргагүй байхгүй яг үндэ бол. Тэгэхээр энэ зүгээр одоо Лекерсийн удирдлага бол маш тийм атсан шалганд орчод байгаа байхгүй юу? Леброн мэдээж баг цалиндаа тоглохыг хүсгүй нь ойлгомжтой. Ган тий. Зин яг 1 жил төвч тий. За тэгвэл Леброныг явуулах юм бол Ривстэй цалин өгөхөд Леброн явж байгаа юм чи Ривс цалин өгөөд Эйтэн цалин өгөөд яг үндэ бол зүгээр одоо эвгүй байдал орчод байгаа шүү дээ. Нэг агуу тоглогчийн карьерийг дуусгаж мөнгө хийх үү үгүй юу гэдэг л асуудал орж байна. Яг одоогод за Лукагийн цалин 50 сая тийм үү? За тэгэхээр хинтээ нэг 40-45 сая долларын гэр 40 сая бол 40 сая болчихлоо тий. За Эйтэнтэй гэрээ ирэхэд за хамгийн багаар боцоход нэг 40 сая 22 жилээр жилийн 20 сая. Жилийн 20 сая доллар гэхэд 110 болж 118 доллартай. Леброн жилийн 20 сая Эйтэн үү? Бага. Ер нь тэгэлээ. Смарт ч ахаад гэрээс доорох юм бол ахаад смарт дахиад нэг 10 сая дорой хийж өгнө. За тэгээд Леброн нэмэх юм бол эн чинь 150 сая болох гэдэг шүү дээ нэгсэндээ. Нөгөө бус тоглогч нар байхгүй тийм ээ. Нөгөө юугаа шууд авчиж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг асуудал бол байна л да. Тэгэхээр Сэлгэнд Даалтон гэнэ тэгээ хүүн үү? Тэгээд амжилт үзүүлнэ гэж. Тэгээ байгаа. Тэгэхээр яг мэдээж яг том хотуудад яг том багуудад цалингийн зэсний асуудлууд ихтэй жил болгол байдаг. Нэмт такс агуусаа төлдөг. Хэрвээ зүгээр Лекерс Леброныг авч үлдний үйл мэдээж амжилт хүлээхгүй шүү дээ. Юу нөө. За яг тэгэл Лука байгаад Леброн байгаа үед бол тэгэд амжилт хийсэн байхгүй бүтэн өдөр
82 тоглолт. За LeBron зүгээр бүтэн үлрэл өөрийнхөө статистик үзүүлж явсанцсан яг эцсийн хэмжээ яг Лука байгуул LeBron чирсэн. Гэхдээ одоо зөв нэг зүйлийг бодитоор харах хэрэгтэй байхгүй. Ирэх жил за энэ үлрэл эхлээд LeBron 44 нас, ирэх жил яг 44 настай л. Тийм. Чи 43 настай. 43 настай хүнээр Үнэ. гарааны 5-даа тоглуулад 29 дээш минут 25 минутаас дээш минут тоглуулад тэгээд амжилт үзүүлж за мэдгүй. Миний үдчихсэн 95 оноос би сакс үзсэн. Тэрнээс хойш хугацаанд 43 настай хүн багийн гарааны 5-т байсан. Одоо санахч юм байна. Хэрвээ амжилт үзүүлээ гэх юм бол яалч Lakers багийнхаа бүрэлдэхүүнийг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр LeBron өөрөө за би veteran minimum те энэ цэцлэнгаар тоглоё гэж цалингийн цэцээ жоохон Хүүхдээ нэг жил хадгалж ажилтаа байхын тулд тэгж болох юм дээ. Би бол зүгээр Манай хүүхдээ явуулдчихээ би veteran minimum гэдэг. Гэхдээ гол нь чиглэлний амар зүг байх хэрэгтэй байгаа байхгүй. LeBron team цаг одоо золиос гаргахын тулд тэгсэн чинь нөгөөтгөн за LeBron баг цалингаар хийж байгаа юм чинь waiting авчиг гээл бүтэхгүй л дээ. Ер нь бол тийм. Би бол зөв нэг тоглогчийн ирээдүйд жоохон санаа зовж байгаа. Энийг би яалтч хэлчихсэн. Лука Дончич гэдэг тоглогч. Одоо энэ асуудлуудаас болоод нэгсэндөө амжилт гарах юм нэгээд хойшлогдоод нь шүү дээ. Жилээр хойшлоод байдаг. Тэгсэн чинь одоо Лука хэдөөний драфт үлээ? Одоо энэ бид орж 7 дахь жил өнгөрч байна энэ жил. Тийм баг. 7 хоног тий. Миний буруу санаагүй. За ингээд 8-9 болчдаг. 8 болчихсон шүү. Тэгээд бидний нөгөө мэдих нөгөө одоо нөгөө агуул тоглогч нар тийм ээ. Түүхэн тоглогч нар ихнийхээ 8 жилд эргээ тооцоод ерөнхийдөө ихнийхээ аваргуудыг их ихнийхээ 8 жилд авсан. 84-ны сонголт тэгээд 91 оны аварга авч байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь авцсан байдаг ер нь. Энэ анзаар LeBron ч авцсан байсан. Бүгдээ авцсан байсан. Шейч авсан. Тэгээд Шей авцсан, Коби авцсан ингээд ярих бид нар зөндөө Йок ч гэдэг бүгдийг ярьж штэ. Энэ маань өөрөө нөгөө юу багсаад байдаг. Тэгээд нөгөө Лука маань өөрөө бас нөгөө амар төсрэлттэй тийм тий тоглож нас нь одоо тэгээд бэлт гимтэлтэй байна. Ингэж яагаад 30 гарчвал тэгээд нөгөө энэ чинь нөгөө хүний нас тэгээд нөгөө про нас чинь 30 32 3 гэл юм тэгэл хүссэн үсээг урууддаг. Одоо ингэж прайм үе дээр байгаа дээр нь ашиглаж чадахгүй. Лука ч 99 он их л тоо. Гайгүй. Гэтэл 2 жил дахиад өнгөрчих юм бол одоо ингэж LeBron-ы асуудал 2 жил явчих гээд шүү дээ. Тэгэх юм бол тэгээд тэрний дараа 30 гараа явчихдаг. Энэ асуудал дээр жоохон харамсалтай юм уу энэ тоглогч би зүгээр бодож байгаа. Гэтэ яг мэдээж одоохондоо хүн болоогүй байна. Болохгүй байхын тулд Лука өөрөө одоо бид тэр финалд гарсан үйлрлийн гэсэн санаж байгаа өөрөө өвдөгний гимтэлтэй. Ингээл энэ үйлрэлч гэсэн гимтлээ ингээл жил болгон гимтэлтийн асуудал өөрт нь байгаад байгаа болохоор. Тэрнээс бид нар яг үнэндээ бол саний энэ жилийн плей-оффыг Лука гимтлээсээ эргэж ирэх нь харсаар байгаа хүлээсээр байгаа болсон. Харин тэгэхээр нөгөө би хэлэхэд яг одоо энэ 27 настай тоглогч бэлтгэмжтэй байгаа шүү дээ. Байга бэлтгэмжтэй байгаа л шүү дээ Америкийн хэмжээгээр. Энд чинь нөгөө бэлтгэмжтэй чинь шууд алга болчихдгоо. Жил их тусан байх улам сэтэрдэг улам ингээд тус болгондоо нөгөө юу эдгэлж нь удаан болоод шүү дээ. Нас явчихсан. Тий, нас. Тэгэхээр эн чинь бас нэг том асуудал мөн байхгүй юу? Тэгэхээр яг байгаа үед байгаа тоглолцдог. Тэгсэн чинь бэлтгэмжлэл нь улам нэмэгдэн шүү дээ. Энд чинь 80 тоглолтыг давж гарна гэдэг чинь нөгөө чи хэлсэн шүү дээ. Одоо бол нөгөө өвдөгөө тий тийм тоглогчулаа би энэ ангиндахгүй тоглож энэ бэл нэг шигч байхгүй байгаа гэдэг. Яг тэр үргэлжлэх болов гэж бодож байна. За тэгэхээр ямар ч Lakers асуудал бол энэ зууны бас хамгийн сонирхолтой асуудлуудын нэг байх болох. Юу бол яах вэ? Тэр бүх зүйл LeBron-оос шалтгаална тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ одоо дараагийн цуглаар Minnesota Spurs-ийн тав тоглолтыг бүгдээрээ үзцгээе. За Minnesota-гийн талбай дээр. Абиш буцаад Spurs-ийн талбай дээр байна. За тавч тоглолт бол бид нар ярьж ирсэн энэ бол нөгөө Spurs-ийн хувьд бол маш том шалт төгсөн гэдэг тоглолт болно тий. Залуу тоглогчдын дараад нөгөө дарамтны байх нь яах юм харъя гэсэн. Бас маш том гэрийн даалгавартай орсон. Энэ тав тоглолтод яасан баг дийлэгтэй цуглаж авдаг тий. 70% тоглох шүү тий. 80 ха. За тэгээд энэ тоглолтын дээр ямар ч өрсөлдөөн гараагүй. Дөрүүлэн San Antonio Spurs илүү гэсэн. Сайн яач юу? Яг дээрээс нь слоогоор тий. гараас алгаагүй л явчихсан. Хамгаалж байгаа нь бол нийлээ. Гураш.
За бид тэгээд нэг тоглогчийг уусанд шүүмжлэх байх л та. Миннесота дээр бол ер нь цувралт те. Нэгт тоглолтоос өөр бус тоглолтын шүүмжлэх хэрэгтэй байх те. Хамгийн хамгийн тоглолт нь сайн тоглосон. Тэднэрөө хоцсон. Тэрнээс хойш. Тиймээс нэ. Тийм. 5 цугаас тоглосон бол тэр Рандлын хаана байсан? 8 оноотой байсан уу? 7 оноотой байсан уу? Тоглолтын турш 38 минут тоглож байгаа болгоч те. Багийн одоо хоёр дахь лидер гэж уул энэ багт авч Каттай солилцсон байсан хүмүүс биз дээ. Хажууд нь Насад идэх чинь хамаагүй идэх болох юм. Одоо бид тэд солилцоог одоо ярьж болох юм биш үү те? Аль нь илүү ашигтай байсан бэ гэдгийг Нью-Йорк Никс ашигтай байсан мөн Миннесота ашигтай байсан гэдгийг бас яг ярих хаа л те. Карлентийн тас Жилс Рэндлийн солилцоог. Тэ. Тухайд ярьжсэн шүү дээ. Одоохондоо мэдэхгүй байна гэж ярьжсэн шүү дээ. Айл айландаа л ашигтай гэж ярьсан. Тэгээд одоохондоо мэдэхгүй байна. За би л Никс ашигтай гэж ярьснаа санаж. Тийм одоо бид нэг чиг ярьж байгаа байхгүй юу? Тэг чи шууд гэж ярих хэцүү. Одоо үр дүнгийн бас харж байгаа гэж байгаа шүү дээ. Тэг муу өдөр байсан Шууд ярих хэцүү учраас сүм болгон үр дүн гарсныхаа дараа ярьдаг юм л та юм бол. Тэгдэг нэг хүн байд. Гэхдээ яг зүгээр энэ жилийн улиралд нь бол муу байсан гэж ярьж болохгүй байх л та. Гэхдээ ер нь бол зүгээр яг Рандл угаасаа л тийм илүү үнэлэгдсэн тоглогч тий. Овройд. Угаасаа л тийм. Симптс авж байгаа цалин байлаа маш өндөр те. Чи баг Одоо яг ч ухаа те. сая бааж яг хэлчихэн л одоо бид нар Кат Julius Randle хоёрыг харьцуулах хэрэгтэй байх гэдэг. За тэгэн гол нэг юм байна. Улирал Julius Randle 5-аас дээш оновчтой амжилт унжилжсэн байхгүй юу? Тэгээ яг энэ цувралд болохоор ерөөсө оновчтой амжилтууд нь байхгүй болсон. За тэгээд 3 онооны шидэл дээр гэхэлэр яалтчгүй Кат нь илүү байгаа. Julius Randle намхан нуруутай болохоор Минамигийн өдөр ч юм уу довтоход айгүй будаад бод эзэрхийлэх тэр нөр өөрийнхөө хүчийг ашиглах тэр боломж нь байхгүй болчиход ерөнхийдөө бол Julius Randle бүрт ингээд талбай дээр ингээд бүр ингээд төөрц юм шиг харагдаж байгаа. Нөгөө Баясаас дуур дээр Нью-Йорк Никс нөгөө хин юугаа өөрчилчлөө, плана өөрчилчлөө Нью-Йорк Никс. Тэгээд тэрнээс хойш хин хоёр тоглолтод Кат нэгэнд 8, нэгэнд 10 ассист байгаа тийм ээ. Хоёр тоглолтод тийм. Энэ плей-офф за энэ Никсийг дараа нь ярих л яг ер нь бол зүгээр энэ плей-офф Карлен Таунс 5-аас дээш онцтой дамжилт өгсөн тохиолдолд Никс хожигдоогүй. Бас гоё стат тийм. Яг юунд ч сүүлд 10 ассист өгсөн юм байна. 19 өгсөн. Рандл тийм бас Randle-ийн оновчтой дамжуултууд нь байхгүй болсон. Бүр цувралаас гараа авчихсан. Энэний тоглолтын дээр л аюул сайн тоглосон суулын тийм ээ. За бас яг боломжтой. Яг нэг талаа нөө нэг энэ Рандл одоо чинь нөө нэг юм багийнхаа тоглолтыг юм тэр плеймейкинг ур чадвар нь одоо чинь давхар хүн ирэхээр ч юм уу тэр үед хүнээ авч хардаг байж магадгүй. Одоо тэнгууд өрсөлдөгч угаасаа шалтгаалж байгаа бас үүсэхгүй. Би одоо тийж харж байгаа. Яг гэвэл өмнө энэ цуврал гэхэд миний хувьд бол ихтэй тийм бүрүүлсийн зөөр давуу тал нь тэр Рандлийн байрлал байж магадгүй. Тэр Рандлыг дандаа намхан аваад. Тэгээд Рандл ер нь бол дуг нь бол тоглолцоод байгаа шүү дээ. Нэг тийм амар сүрт давхар очихгүй. Тэр Рандл өөрөөс нь намхан байхаар нөө були бол их гэж хичээж байгаа. Хичээсэн энэ сайн зураг дээр тэгээд тим үр дүнтэй байгаагүй. Спорсыг яагаад үнэхээр тийм одоо юу гэх юм хүн бууж өгдөггүй нэг тийм шазруун тийм тоглогчдыг бүрдүүлсэн юм байна гэдгийг харагдсан. Тэр Рандл нэг эсрэг тоглосоор бол онцтой амжилт байхгүй ч анаар сая маш тод хэлж байна тэгээд. Тэгэхээр ер нь бол зөв өршлөгч байгаасаа шалтгаалсан байх л гэж харж байна. За үргэлжлүүлэн сүгдэрээс шууд цувралын 6-т тоглолт үзсгээд хөө. Миннесота талбай дээр буцаад 6-т тоглолтыг авсан. За энэ тоглолт дээр заавал хожих хэрэгтэй тоглолт. Тэгжиж Game 7 гарах байсан. Game 7 гарахгүй маа гэдэг хэлээд. Бид нар бол хоёр цувралыг 7 тоглолт болох болов уу гэж хүлээж ирсэн тийм. Нэрэд өгсөн шүү дээ. Тэ. Хоёр цуврал яасан үлдэх гэсэн байсангүй. Келтон Джонсон энэ цувралд бас ер нь их тунд агуу тоглож байгаа. Сая дээр нөө Шагнал Магнал аваад Ройло ойлгоод сэлгээний зохиод байна тийм.
Яг энэ тоглолт дээр бол Келлен Джонс оноо аваагүй. Гэхдээ өмнөх тоглолтын хожлыг бол Келлен Джонс авчирсан гэдэг хэлбэр буруудах. Сэлгээс баг оноо автаа тэрүүлсэн байлээ. Яг хоёр лид болсон шүү дээ. Яаж авсан те? Одоо тэгээд Миннесота шиг юм чанга тоглолттой багийн эсрэг ингээд гараад ингээд тоглолт чинь ихэрч Вемби одоо яана. Яг бид одоо айгүй сайхан бид одоо яг сорилт болчлоо гэж бодож Тэглээ, тийм. яриа таарсан. За энэ тоглолт бол ингээ эхнээсээ бодлоо. Ямар ч үзэх юм байхгүй. энэ сүүлийн хоёр тоглолт хоёулаа тийм болчих юм шүү. Өө яг 5 дахь бас арай дээр. 5 ч юм бол 3 дуурын дунд барьж мэрсэн. дунд хүртэл тэнцээ явж байгаад яс энэ тоглолт нөр бол бүр бүтэн тоглолт араас нь ихсээр байгааг үз. За тэгээд Julius Randle 8-1 гэж нэгэн тоглолтын амжилттай олжсэн. Rudy Gobert ямар ч тоглолтын амжилттай болгоогүй. Харин Гарааны Миннесотагийн энэ залуу харин тоглолт. Шерон Жуниор л тий. Ямар ч нэг бас тоглогчуул гараад ирлээ тий. Миннесотагаас ямар ч идэвхтэй бол нэлээд минут авч тоглохоор тоглож гараад ирлээ гэж. За ингээд 2 дугаарын төгсгөлд бол жоохон оноо ойртос сэргсэн тий. 16. Тэгэхээр 3 дугаар бүр эхлээл бүр ямар ч одоо юу гэх юм бэ? Итгэлгүй гэх юм уу? Араас нь цогтолтой. Нөгөө залуу тий. Шэн Жуниор, тийм шэн. Юу гоё тоглож гараад ирлээ гоё. Стефен Касл энэ цогт шидэлтэй болчихоо гэдэг шиг. Тэгээ дроп Шидэлтэй барьсан хамгаалсан. уу гэдэг шиг. Стефен Касл нэг л алдаа байна. Алдааны асуудал маш их орт юм л тий. Бөмбөг болгоно хамгаалтын тоглолт чинь нэг асуудал. Тий. Энэ нь 6 алдаагууд ер нь их авч байгаа ч юм юу. Тэгээд тоглооны алдаа их авт юм л бас. Өөрөө яг тоглож явах таа. Хүний гараараа ингэж. Тэр нэг гараг 2 алдаа нэг тийм болчих. Тэгээ бүр л их алдаа авдаг хүнийг хамгаална да. Одоо сайн тэгээд байгаа шүү дээ. Мастертай тоглосон. Мастертай тулна да. Тухайн аюуг салдаг гэж алдаа авч ирсэн. Одоо энэ тоглолтын дээр нэг сони статистик байгаа. Уг нь олон давталсан баг нь Миннесота. Миннесота 106 давталсан байгаа. Сан Антонио Спурс 88 давталсан. Тэгээ болоо. Гэсэн мөртлөө 30 оны зөрүү эсрэг талтай үүссэн. Хой өндөр байна да. Яа. Тэгээд энэ давтгааны оновч айгүй муу байсан гэсэн үг байхгүй Миннесота. Тэгээд Спурс 60 сан бол Миннесота ерөөсө 29 сан. Шидэлтийн сонголт их таар байсан. Сонголт их тааруу. Тэгээд Яарсан тий. хамгаалалт самбарч явах идэвх нь бүр байхгүй. Тэгээ яг нэг Спурс өндөр хөвтэй тоглолцохоор хамгаалтын самбар авч чадахгүй тооны зүрх улам холтон л өөрөөсөө бага хөвтэй тоглохоор Спурс хамгаалтын самбараа их аваад байгаа л да. За тэгээ ямар ч гэсэн Миннесотагийн үйлдэл дуслаа. Гэтэ та дэсэг нэг асуултаас эхлэе гэж бодож байна. Энэ жилийн Миннесотагийн үйлдэлтэнд хүрсэн үү? Ер нь бол хангалттай гэж үзэж байгаа юу? Яг угаасаа л сүүлийн хэдэн жил яг ингээд потенциал нь ийм л аваад байгаа шүү дээ. Авраг авах хэмжээнд бол. Гэтэ биш гэмтэл гэдэг юм их хөвгөлөлөө бас гэж бод. Ойлгомжтой шүү дээ. Эдвардс ч гэсэн 100% эрүүл тоглосон шүү дээ. Гэтэ бүрийгэл тоглолоо шүү дээ. Дээрээс нь Дивинченцогийн гэмтэл тий. Яг ш. Миний хувьд бол Тим Брюс бол хүлээлтээс давцсан шүү дээ. Бид нар Денверийг хожиж гэж бодож исэн. Денверийг Спурстэй дараагсан тоглох юм байна л гэж хүлээлт миний хувьд бол байсан. Тийм учраас зүгээр хүлээлтээс давсан улирд болсон. Денвертэй хийсэн цувралын өмнө Денвертэй плей-офф сүүлийн 3 жил таарж байгаа хамгийн сул бүрэлдэхүүнтэй Миннесота гэж хэлсэн. Гэхдээ миний буруу байсан гэдэг энэ залуус бол батлсан. Багийн ирээдүйг цаашдаа яах ёстой вэ гэж ярих юм бол харин өөр асуудал болов. Одоо бол жинхэнэ энэ баг таарах хэрэгтэй. Магадгүй Антони Эдвардс авраг авахыг хүсчихвэл нөгөө бүс рүү явах хэрэгтэй л гэж бодож байна. Нөгөө бүс рүү юу? За одоо яах юм? Шэ Гилс, Александр, Виктор Вембаньямыг хоёр нөхрөөхөд энэ хүн залууд ямар ч боломж олдохгүй юм байна уус. Дээрэс нь би яг энэ цувралд Антони Эдвардс миний хувьд бол Антони Эдвардсыг үнэлэмж унтсан. Тэр 4-р үед 8 минуттай байхад 8 минут ч тий. Хүмүүстэй гараараа явжсэн. Нөгөө талынхаа бенчэн дээр бүх хүнд нь баяр хүрч явж. За би л амьдралдаа анх удаа тийм байна. Тэр гэхдээ ESPN-ээр үзсэн хүмүүс ч тэгж л тий. Амьдралдаа анх удаа тийм зүйл харлаа. За цалингийн бүдэр харцгаа тийм ээ. За яг бэлэг гэмтэлтэй тоглосон. Үнэ Антони Эдвардсын хувьд бүр орж ирэхгүй байх гэж орж ирээд тоглосон шүү дээ тий. За хиний түрүүн баясаа хэлсэн Julius Randle overrated гэсэн Julius Randle $33 сая долларын цалин юм шүү дээ.
Core бүрэлдэхүүн тэр чигээр л байгаа бэлтгэж. Багийн бүрэлдэхүүн бол дараа нь өөрчлөгдөхгүй. Яг зөв нэг яриа юм янз бүрийн шуум rumor гарцсан л байлээ зөвөр. Jadon McDaniels, Anthony Edwards, Nazrid 3-ыг л авч үлдээр нь бусдын солиход бэлэн гэдэг юм гарцсан л. Гэтэ одоо тэгээд хүснээр нь болохгүй л үү тий. Гэхдээ одоо сайн плей-офф тоолж байгаа юм хадаа шинэ гэдэг Одоо жишээ нь Lakers Gobert-ыг сонирхож болох юм уу? 30 хэдэн саяд бол дайж үстэй. Одоо тэгвэл одоо LeBron-ыг явуулаад авах л өөр асуу. жишээ нь тий. Тэгэхээр Gobert-ыг бол жишээ нь баг олдох байхгүй. Тухайн үед Utah-та нөгөө байгуулсан амар гэрэн ингээл тэр үед амар үнэтэй байсан чи одоо ингээл 30 хэдэн сая гэхээр боломжтой болчихж байгаа байхгүй. тэр шинэ ингээд одоо бацааны бодогдсон 2.8 сая долларын үнэтэй одоо маш гоё одоо тоглож шүү дээ. Гэхдээ одоо тэр яг NBA чинь яг ийм ур чадвартай ийм тоглогчид бүр маш их байгаа шүү дээ. Зүгээр яг Боломжтой болтгоо. боломжтой. Тэгээд энэ залуу бид нар бүтэн үлрэл 82 тоглолтод хэр тоглохыг мэдэхгүй байна. Дээрэс нь өөр багт очоор яг тоглохыг мэдэхгүй байна. Тийм учраас зүгээр ингээл нэг NBA ч одоо нэг хараад өнгөрдөг од гэдэг шиг хүмүүс чинь дүүрэн л байгаа шүү дээ. Одоо энэ залуу шиг залуу бол жил болгоно л орж ирж байна. Тийм. Жил болгоно л. Нэг цагаан өөрөөс нь арай одоо мэдгүй хамаалтан дээр арай хичээл зүтгэлтэй нэг цагаан залуугийн сэлгээний сэлгээл байгаа шүү дээ. Тэрэндээ гимтээд дараагийн хүмүүс нь бас гимтээд ч юм уу, кондин муу тоглож ч юм уу. Ийм байдлаар боломж гарч иж болж. Зөв Миннесотагийн хувьд бол зөв Shannon одоо нөгөө нэг Yogi Ferrell гээд маа нэг найз мэз ярьдаг шиг те. Хөрсгөл өөрлөөр нэг ингээд тийм тоглож бол гэж би бол бодохгүй байна. Зүгээр одоо Миннесота одоо бодохоор ингээд энэ багийн үндсэн бүрэлдэхүүнээр хамгийн сүүлд ирсэн нь хин. Баг Conley Gobert-оор зэрэг ирж санагдав. Хамгийн сүүлд яг Randle л та тий. За Randle-ыг бол Randle бол угаасаа зүгээр л таамт. Тэгвэл Conley Division 2 яг өнгөрсөн ингээд Conley баг 23 бах тий хамгийн сүүлд ирсэн. Gobert ч 22 коронагийн дараа л ирсэн биз дээ. Тэнд энэ хоёр хамт ирсэн шүү дээ. Тий 22 юм 23 баггүй. Тэгэхээр чи ингээд яг энэ бүрэлдэхүүн ер нь хамтаа яваад тэгэхээр хин Anthony Edwards чинь 21 оны драфт 5 жил. McDaniels чинь 4 үлрэл болчлоо. дор 4 Яг энэ бүр хамт бол. Тэгэхээр энэ зүгээр би бол задах цаг нь болсон л гэж бодож байна. Юу их жилдгүүл Миннесотыг тайлбар задарснаар харж гинөө эсвэл Одоо нь ийм болчиход байна. Ер нь бол плей-офф бол ер нь багуудын хамгийн сул талыг аягуулсан хилж өгдөг юм гэдгийг энэ плей-офф болч харуулдаг байна л да тийм. Julius Randle 94 оных одоо 32 33 нас хүрж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ үлрэлд 18 оноод уншсан. Энээс илүү тоглоно гэж бол байхгүй. Тийм бахтэй нэрээ. Тэгэхээр 94 11-р хүлрэлд энэ би тоглож байгаа. Тэгэхээр бид Миннесотагийн зөрөгтэй нэг юм уу хоёр өөрчлөлтийг хийх хэрэгтэй. За тэр нь холбон тоглогчийн асуудыг заавал шийдэх хэрэгтэй. За тэгээд Julius Randle-ийг юу гэдэг Kawhi Leonard ч юм уу, Giannis Antetokounmpo ч юм уу энэ Anthony Edwards-ийг заавал нэг амжилт үзүүлэх тийм хоёр дахь тоглогчийг оож авчрах хэрэгтэй. За McDaniels-ийн хувьд бол маш сайн 3D 2D хамгаалагч ч гэсэн багийн хоёр дахь опшн бол McDaniels бол биш байгаа. Тэр Nazrid яг үндэ бол Julius Randle-с илүү үд өвтөлтэй хангалттай лавж шүү дээ. Бүр ингээд эсрэг багийн хамаалаас гарах бол Nazrid-д бөмбөө өгчөд байгаа шүү дээ. Бүхэл баг тулаа ороод ирж нэг эсрэг нэг дээр бол яг үндэ Nazrid үнэхээр уучаад дээрээс нь насан залуу 99 оног. Тэгээ 3 шидэж бүх байрлал санаа. тэр Рандиг бол 33 сая бол баг сулах баг зөндөө байгаа шүү дээ. Тэгэхгүй одоо хоо тэгээд NBA ч дэ бизнес юмч тэгэл энэ агентууд чи айхтар ажиллах. За ингээ за Миннесотагийн бол бас энэ зам бас хийх зөндөө байгаа. За гэхдээ MVP-гийн одоо шагналыг хийсэн тодорсон. Бүгд энийг бас найруулж өгөөрэй. NBA. За ямар ч үсэн шагналууд тодорхой хийсэн байгаа. Тэгээд back to back тийм ээ байна. За энэ тэгээд Канада тоглогчийн хувьд бол түүхэндээ хоёр back to back болсон. Өмнө Стив Нэш болж исэн. Тэгээд Шей болж байгаа нь хоёр тохиолдол болж байна тийм ээ. Дөрөвдүгээр удаа холбон тоглогч back to back болж байгаа. Тохиолдлоо. Нөгөө хоёр нь Magic Johnson юм уу? Magic Curry, Johnson, Steve Nash, Stephen Curry, Shea гэдэг. Magic Johnson. Зөө. OKC-гийн түүхэнд хамгийн агуу тоглогч юу? Яагаад тоглож Мөн Өнгөрсөн за авраг аваад ерөнхийдөө. Sorry, Durant фэнүүд ээ гэдэг. Тэгвэл одоо тийм аргагүй үстэй. Авраг авахгүй шүү дээ. Энэ багийн яг нэгдүгээр үнээр
бахан айгуу залуу бүрэлдэхүүний чирээ авраа олгочихно гэдэг чинь аимшигтай байна шүү дээ. Джеймс Харден, Westbrook Durant 3 хийж чадаагүй үл хийсэн гэсэн үг шүү дээ. 30 оноо дундчлаад 30 оноо 6 тавчлаа тийм болоо. Тийм аа. Тэгээд 50 шивтэй довтлсон. Анхны олгогч гэвэстэй. За бүгд юунуудыг харцгаая. Сандс болгоо үрдүн тий. Тэгээ сандас суудын үр дүнг харцгаая. Тэр нэг Сар зөрөгтэй тий. 3 оноо өгсөн нэг нөхөр тийм. Шийг жиггүй үзээд байдаг багш мэн тий. Энэ тэгээд яг хизээний сандал хураалгыг авснаас сонирхолтой юм тий. Ямар тоглолтын үе ярьж байгаа тий. Плей-офф дуусаад авсан юм уу? Үлрэл дуус. Тэр босоо шагнал тодорхой авцсан л байгаа шүү дээ. Шийдэгдсэн байсан. Зүгээр Зүгээр нэг NBA тоглоны үед нэг сонирхолтой асуулт асууя гэж бодлоо. MVP дээр ерөөхдөө ихтэй нөгөө хангалт бүр хангамааргүй илүү байжгаад авч чаддгүй зүйл зөндөө байдаг тийм ээ. Коби дээр бид нар яригддаг. Стив Наш нэг нь бол Коби гэдэг ч юм уу. Тийм ээ зөндөө байдаг шүү дээ. Энэ сүүлийн ер нь үеийн сүүлийн жилүүдийн MVP-г бол бүгдийг нь ер нь ямар ч асуудалгүй гэж бодчих. Шинэ энэ жилийнхтэй чи бол 100 санд хийж байгаа нара. Одоо ганцхан үед л Unanimous буюу одоо юу гэдэг ямар ч Curry ганц л авсан шүү дээ. Усан дээр нь бол дандаа л Embiid ч юм уу энэ жил Nikola Jokic-ийг efficiency-гээр хамгийн өндөр байсан ч юм уу. Ер нь бас тодорхой хэмжээний юу байж л маргалдаан байж л байдаг те. Одоо чинь яг гэдэг нь 87 онд Майкл Жордан лигийг бүр одоо түүхэнд байхгүй оноогоор буюу 37 оноогоор тэргүүлээд давхар өөрөө шилдэг хамгаалалтанд олгоч болоод тийм ээ. Тэгээд бүх хоёр талт биш үү бүр бүх юм дээр бүр тасарсан тийм ээ. Багийн амжилт. Баг тэгэхэд Magic Johnson MVP болчихсон шүү дээ. Жишээ. Тэгэхээр тиймнүүдийг аягүй яригддаг шүү тийм ээ. Тэгээд тийм MVP-нүүд одоо энэ жилийн MVP-д бол санал 100% нийлж байгаа. Баясаа энэ жил дээр бол ямар ч хамгийн шилдэг багийнхаа хамгийн шилдэг нь л ээ шүү дээ. Мод тим л үлгүүд юм ч одоо юуны тэр Коби Наш гэдэг чинь одоо тухайн үед Коби 35 оноочлоод уншлаад гэхдээ багын 40 идэл хождсон шүү дээ. тэгэл багийн плей-оффын байрал багийн амжилт чухал. Тэгээ угаасаа MVP гэдэг чинь саяны тулгаа хийж үнэн лигийн хамгийн шилдэг багийн хамгийн шилдэг тоглогч нь л авах хэрэгтэй бол. За зөв үнэхээр онцгой түүхэн зүйлс гэхээр ганц одоо бидний орчин үеийн сагсны Westbrook л шүү дээ. Гэхдээ тэр баг нь ихтэй 100 дугаар юм байсан. Бас 6 байсан. Тэр чарын цорын ганц л тохиол. Гэхдээ тийм зүйлийг бид нар угаас урдж хараагүй юм ч тийм. Бүтэн үлрэл трипл дабл дундалсан үнийг анх удаа бид нар бүр магтан шагшаад бүр бүгдийн бэйтэй бүгдээ тийцлээсэн шүү дээ. За энэ бид тогтоомтойгоор залуусаа бидэд ярих юм их байгаа. Тэгээд хэсэг өрөмдөр бүгдийг уулзцаая. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Singur брэнд 18 years of emotions. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Аль ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Singur брэнд 18 years of emotions.
Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Айко гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доорх кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж. Алдах хүртлээр гол оруулж, оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10-т багтсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Плей авч сонирхолтой болж шүү те. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикемэр та мөлөд зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очихлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемэр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Эмбед октоо бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн Platinum Event гэж Монголын хамгийн зүүнний шарыг Сингур байгаа. Тэгээд Сингур Ультра Смут Ультра Кул байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Бүх спонсорудаас баярлалаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд энэ жилийн плей-оффын хамгийн төмөөлөлтөд олцсон бүгдээ харцгаая. Найрамдагчид өрсөөгөөч. Төмөр нөлөөтэй. Том нөлөөтэй. Том нөлөөтэй. Төмөр нөлөөтэй хүмүүс. Том нөлөөтэй. Буруу сонсч мэдгүй. Жоо сайн хавар болж байгаа. Хавар дуусч байгаа шүү. Унтаж Данкер Робинсон доо голтон төгсөж явж шүү дээ. Тийм ээ. За gravity гэдэг нь шүү дээ. Хамгаалагчдыг өөр дээрээ давхар хамгаалт үүсгэх, бусад багийн хамгаалтын байрлалыг ийдэх, багийнхантаа сул зай гаргаж өгөх гэсэн энэ нөлөөнүүдийг gravity гэж нэрлэдэг байна. Гэхдээ бизнес нэг актер шийддэг тоглогчтой байхгүй. Хамгийн сайн шийдэгч нь их анхаард юм байна гэсэн үг үстэй. Данкин дээр Бусдыг хайчаа гэдэг. Амын том бусдаа зай гаргаж өгдөг юм л байна. Тийм ээ. Тэг бөмбөгөө тоглоод байгаа юм цай аюу нөлөөтэй. За Эдвардс бол угаасаа том нөлөөтэй. Тэгэхээр шээвэр арай л амар авахгүй те. Баг нь амар байхаас гадна өөрөө тэр багийнхныхаа сайн тоглох үндэс нь болдог хүн нөөхгүй те. Давхар хамгаалт тацааж бусд нь сулардаг ч гэдэг юм. Тийм манай муу хаард үртэл тавж авчихсан тий. Нэг юм. Тэгэхээр өн тэр доор хоёр тоглогч, нэг багийн хоёр тоглогч байна. Тэгэхээр бусад хүмүүст нь ямар боломж орон зай гарч байгаанаас харагдаж байна тийм. За бүгдээ нэг Кейд байхгүй л жоохон санагдсан. Тэгэхээр одоо Кейдийг нэг эсрэг хамгаалж байгаа гэсэн үг явж байгаа. Харин Кейд байхгүй нөхөр. Кейд чи би болохоор одоо орон бүсийн хамгийн шилдэг тамирчин Кейд байлаа гэж бодоод Биш сая биш. Мөн шүү дээ. Сая тэгэд яах юм? Багийнх нь бусад бүрэлдэхүүн байгаад Кейдийг эхний хоёр сурал дээр яах юм? Оноо авахулчлаа шүү дээ. Кейд сая Eastern Conference 2 дугаар шатыг дуустал эхний хоёр зуралд хамгийн өндөр оноо авсан. Eastern биш бүтэн плей-офф ч лөө. Тэгээ Кейдийг тоглол бусдыг хамгаалал гэдэг шүү. Тэгэхээр Кейд ерөөсөө давхар ашиглаж шүү дээ. Нэг эсрэг нэг л тоглоод байгаа. зөв хамгаалчихлаа. Одоо нөгөө бусд нь бас жоохон дутуу байгаагийн гор нь харж байна тийм. Бусд нь адилхан нэг сайн хүн байсан бол тэр чин тэрийг нь бас орхиж чадахгүй. Тэр утгаараа Дэрис Дженкинсийг гаргаад оролдоол байл шүү дээ. Big stuff хийх юм ийгэл үзлээ шүү дээ. Юу за юу ядгүй. Одоо нэгэнт хоёр баг Тодорхой болсон тийм. тодорхой болсон. Нөгөө бүсээс тийм ээ. Тэгэхээр OKC San Antonio Spurs багууд ээж тэгээд гой тоглолт суурлах байна. Гэтэ Spurs аваргын төлөө. The Spurs чинь Удирдал 4-1. OKC нэг л багийг хоцдохгүйсэн юм шүү дээ. Тэр багтаа таалаа. Тэглээ. Гэтэ яг нэг удаагийн тоглолт суурл хоёр ямар байх нь үзэх хэрэгтэй л дээ. Тэрийг л харах үйлдэлээ бид нар тийм ээ. Плей-оффын үед цоолт өөр байдаг гэдгийг бүх тоглолчноор одоо Тэг яг зөв энд нэг Spurs нэг давуу талаа гэн дээр 23 25 гээд 2 хоногийн зөрөлт тоглолтын дээр хоёрын дээр хоцсон юм. Уншсан тийм. Тэр бол яг Spurs-ийн үлрэлт бид нар том мэдээлэл хийх болно гэдэг ихний дэх байсан. одоо тэгээд MVP яад болох нөө. Тэг харанда. Тийм ээ. Дээрээс л Тэгээд бараг юу хав? Одоо тэгэл бараг түүхэн цуврал юм шүү. Цааш та олон жил үзэх. Их бах тий. OKC-д байгаа нэг сайн мэдээ гэх юм бол гоё нөгөө арын шүмсэн татсан байсан.
J-Dub тоглолтод тоглох одоо магадлал нь одоо ихсэн. Орно гэсэн. Ер нь орно болсон тийм. Сар болсон биз дээ. Яг кофе болсон Тэглээс тийм. ер нь сайхан Кофер амарлаа. болсон. Ер нь энэ үйлрэл зингаа сайхан амарлаа. За тийм энэ чинь нэг давуу тал нэм давс тийм ээ. Ер нь OKC-г Давуу тал жоох тэгээд яг хэрэгтэй. хоёр баг хоёулал бүтэн бүрэлдэхүүнээр үзэж юм шүү. Яг л гоё сайхан таарал, цаг хугацаанд гэсэн таарал. Тэгээ одоо нөгөө нэг Magic Johnson, Larry Bird тэгэл Jordan Gare тэгэл энэ бүх юмны одоо яг бидний одоо үзэж байгаа саксны хамгийн том rivalry л одоо эхэлж байгаа юм шүү дээ. За саяны хоёр баг юугаар онцлогтой вэ гэдэг хариулт наа чинь байна шүү дээ. зөөлөө сар хэлсэн тийм. Драфтаар сонгогдсон тоглогчтой хоёр багаас харуул дээ. Эдгээр тоглогчтой байна да. Ер нь бол ингээд ийм гоё эко боссон хоёр баг. Бүгдээрээ та. Ер нь бол Шээ драфттайгүй ч гэсэн Шээг өөртөө хөгжүүлсэн учраас ялгаагүй. Ер нь баг драфтлагдсан гэдэг нэг хол зөрхөөр. Тэгээ ер нь хоёр баг хоёлоо 12-оос 13 тоглож баг бүгд ашигладаг тийм. Ер нь гэхдээ одоо энэ драфтаар боссон баг Тэр шампионы хардаа шампионыгийн түүх амар сонирхолтой. Фили ассан. Фили хасахын яах гэж хассан бэ гэхээр Маклон гэдэг тоглогчийг аваад Слендакийн тэмцээнд ашиглах гад нэг хүн хасах хэрэгтэй байсан. Тэгээд Justin Julian Champagne-ыг хасаад тэгээд Маклонгоо ороод яг төрүүлсэн. Гэхдээ Маклонгийг тэгээд тэмцээний дараа ахаа багассан. Тэр нь явсаар байгаад одоо ингээд Сан-Антони Spurs багийн гарааны шидэгч болсон байна да. Гахалтай юу. Зарим багуудаас гахалтай үлдсэн шүү дээ. Гэтэ ер нь энэ драфтаар боссон багууд гэж бид нар яриад байгаа. Драфтаар боссон багуудыг бид нар ер нь сүүлийн нэг юунд бол ахиуг харж байгаа шүү дээ. Spurs одоо KD ирэхээс өмнө драфтаар боссон баг л байсан юм тийм. Тэ? Цэвэр Кориг аваад, Клейг аваад, Гринийг аваад тэгээд Warriors яг л тийм. Тэр яг сүүлд KD ирсдэг л тооцох юм бол юм тэгэл Harrison Barnes бүгдээрээ драфтаар ирсэн тоглож шүү дээ. Иги KD Барбас нэг тэднээс баг энэ гол кор гэж ярьдэн чинь дөрөнд болгоч шүү дээ. Harrison Barnes-тай ингээд дөрөнд болгоч нь драфтаар байсан тийм ээ. Одоо бид сая Charlotte-ийг хаан ярьжсэн шүү дээ өдрөлтөө. Charlotte-ийн гарааны 5 дуулж 5-уудаа драфтаар болгож байсан шүү дээ. Үүргийн чухал тоглогч нар ч гэсэн драфтаар байсан болоо аахгүй те. Kevin Looney гэж болно. Тэгээд тэр шиг. Тэгэхээр энэ маань өөрөө одоо тэгэхээр нөгөө шууд тоглогч нар авчрах биш. Драфтаар энэ багийг маш хурдан босгоод маш хурдан ингэж явуулаад илүү амжилтанд хүрж илүү боломж байна гэдгийг ер нь сүүлийн нэг за нэг 10 хэдэн жил 20 жил те. Бид нэр харж шүү дээ 15 жил бол те. Тэгээд энэ нь бол ялцчихгүй энэ хоёр баг одоо яг хоорондоо өрсөлдөн дээ. Хамгийн үлгэрчээ яваа хоёр баг л хоорондоо өрсөлдөж шүү дээ. Одоо араас нь тэгээд Charlotte, Detroit энэ төр яг явж байна. Араас нь тийм. Одоо дорндын финал эсэргээрээ ер нь дандаа цуглуулсан баг үзэж шүү дээ. Cleveland Knicks хоёр бол тийм бас. Яг цуглуулсан. Драфтлсан яг Evan Mobley л байна л да цөөхөн л хүн байна. Тэр цуглуулсан багууд энэ өсөлтөө. Энд бол драфтсан багууд өсөлтөө байна шүү дээ. Сонирхолтой тийм сонсохоос. Аль нэг ашигтай юм бэ? Тулгаа. Олон жилийн бодох юм бол драфтсан ашигтай. Драфтлсан л гоё шүү дээ. Драфтлж босч болж байна гэдэг чинь бүх багт боломж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр жижиг зах зээлтэй ч гэсэн драфтаар босч болдог гэдгийг хараад боломж болоод байна шүү. Дээрээс нь нэмээд байх юм. Никс шиг босхол бас хэцүү шүү дээ, тий. Ер нь бас баг болгон чадахгүй юм шүү дээ, тий. Ер нь болоо. Том хотын багуудад харьцангуйтын драфтаар босох тийм төвчээр байдгүй. Боломж авах үнэн. Тий. Нөгөө шууд байгаа шүү дээ. Шууд амжилт. Нөгөө фэнүүд нь олоо чахлаад юунд нэгаад хэвлэл мэдээлэл дайраад тэгэхээр шууд том тоглогчдууд дайраад явчихдаг шүү, тий. Зайлтын түүхэн зурлал. Энэ гой зурлал. Амар хэм хэмнэл хамгаалалт тий. Оны шилдэг хамгаалалт тоглогчийн шагналыг оны шилдэг хамгаалалт тоглогчийн шагналд 2 дугаар байрт орсон 2 хүн тий. Чет Томбын 2-т орсон шүү дээ. Ингээл хоорондоо тулна. Стефан Кайсл Шэйг яаж хязгаарлах уу гэл. Тэгээ хүснээр оноо авч бас дээрс нэмж чаддаг хүмүүсүүд бас байдаг тий. Байна. Хоёлоо шидэн, хоёлоо хамгаална. Тэгээ хоёлоо 10-аас 13 тоглогч ашиглана. Ер нь гоё. Тэгээ ер нь яг үндэ хоёлоо маш сайн засгалж үзлэгч. Хоёр залуу засгалж байна. Маш сайн хоёр засгалж үзлэгч байгаад байна. Аль аль нь 3 цагаан тоглогчтой. Тэгээ нэгд нь одоо үеийн Майкл Жордан нөгөө талд нь харийн үнэтэй. За Space Jam явах гэдэг шүү дээ. Ер нь бол Space Jam явах гэдэг шүү дээ. Жордан харийн үнэтэй. Ер нь таамгуу дээр нүгсэн юм уу? Таамгуу нь ямар байгаа? Хизээ явах хүлээ. Юу илээ? Гэхдээ зүгээр чамаас сууж байгаа. Би чи таамгийг би зүгээр шууд. Чамаас Одоо дөх. Одоо тий таамг одоо ярьсан. Шууд таамгаа зүгээр шууд хэлчих. Одоо яг шууд хэлээ. Окей. Байса. Бич окей. За. Энэ жил ер нь энэ Вембаньяма гэдэг тоглогчийг цаашдаа ер нь ойрын барахааргүй шинжтэй санагдчихаа. Зүгээр энэ зүгээр багтуу зүгээр баг сүүлийн жил нэр. баг сүүлийн жил гэж магадгүй. Барахгүй. Ойрын жил хэцүү хаа. Эвгүй арга. Тэр зарим нэрэн тэгээ ерөөсөө нэг 20 наснда
финал юунд яагаад 21 наснда л авраг авчих. Барнцыг сайжруулчихад Spurs дээр ер нь дийлдэхгүй шинжтэй харагдчих шүү. Юу харагдчих. Тэр Картер Брайант нь бас үнэхээр хайртагтай тоглож Тийм байна. шүү. Үнэхээр Ер нь л энэ жилийн драфт англи үнэхээр сайн. Ингээ болохоор баясаг хийсэн юм шиг. Тэгэхээр ингээд одоо барахгүй гэж хэлж штэ. Тэр түрүүний ярьсан миний нэг Лука ч ер нь тэгээд ер нь авраг авах юм уу гэд би хэлдэг ч бас. Үнэн л гоос. Янсыг авах гэдэг юм шүү. 30 гарлаа шүү дээ. Янс чи баг түрүү ворш чивч магадгүй юм шиг. Ой, асуулт юу асууж байгаа? Суртал аль суртал. Тэр дундор нь ингээ сойсны мэрэг матсан байна. Чи нэг аль болтол гэж байгаа. Би ингэж бодож ин л та. За мэдээж OKC өнгөрсөн жилийн авраг болохоор энэ суралт фэвритээр орж ирэх нь бол гарцаагүй. Зүгээр яг энэ матчапуудыг харахаар одоо юу гэдэг яаж Миннесотаг сүүлийн 2 тоглолтод бүр жоохон хөвгтөд тоглож байгаа юм шиг харагдсан ингээ харахаар би энэ суралт Сан Антонио Спурсыг 6 тоглолтод хожих боломжтой болоо гэж харж байна. Тийм Сан Антонио Спурс. За тийм ээ. Би бол ер нь амар гоё. Хоёлоо хожихад гоё одоо. Шейг ч гэсэндээ ингээл одоо өөрийгөө баталж харуулаад одоо орчин үеийн цагийн энэ одоо Майкл Жордан тийм байгаас гэж үсэж байна. А нөгөө талаараа бол зүгээр Спурс ингээ хожоол одоо ингээл цаашдаа доминейт хийгээл ерөөсөө явчаасаач гэж би хараад байгаа зүгээр. Энэ дээр бол би амар гоё enjoy хий гэж бодоод байгаа шин. Альж баг нь хоцсон гэсэн угаасаа авраг болно. Энэ хоёр багийн хоцсон л авраг болно. Чиний хувьд яг үнэ. Хамаагүй. Хамаагүй энэ хоёр багийн хоцсон л авраг. 26 оны финал шүү дээ. 26 оны финал. Үнэхээр ийм финал болдог бол бүр төгс байна. А тэгтээ яг өмнө нь болчлоо. Нөгөө энэ хоёрын аль нь ч гарсан нөгөө талд бол ямар ч ойрын цааш хэдэн жил ингээд цгүй нөрөг бүсгийн финалд үзээд байх үү дээ. Одоо жишээ нь Вембиг зогсоох нэг л арга байгаа юм санагдаад байхгүй. Тэр нь Янисаар хамгаалуулах. Өөр одоогондоо хамгаалах юм байхгүй юм сайн. Би хаан тим л юм байна те. Янис хамгаалж чадах юм сайн. Арай л байв. Чи жоохон жулддээ шүү гэж би үуч дутаад те. Тэгээ сая ингээд Миннесота энтертэй зодтолтоод гараад ирлээ. Шийд нуруу дутдаг гэ одоо. Янис юм хинч нуруу дутж байгаа те. Хинч би үуч илүү байх. Одоо нөгөө Миннесота хөдөлгөөний тоглолтын дээр хоцсон шүү дээ. Тэрэн дээр Jules Randle бас нэг жоохон бүли хийсэн байхгүй, чадсан байхгүй. Тэгэхээр би арай тэрнээс арай өндөр бие үцаатай гэхээр магадгүй Янис нэг хоолд хийж чадах юм санагдав. Гэсэн чи ой. Нөө бүх драфт ирэх өгөөд Янсыг авчиж байгаа үгсээ. Үгсээ. Авах гэдэг. Яа би бол гоё амар гоё enjoy-мор байна. Би Янс сая хурдан нэр нэг гайгүй багт плей-офф харах юм санаа. Янс ч бас амар шүү дээ. Энэ сурал дээр яг зүгээр миний зүгээр нэг юм сонирхол татаад байгаа юм. Хэнийг яах вэ гэдэг л асуудал байна. Хартенштайныг яаж хамгаалах вэ гэдэг сонирхолтой надад санагдаад байхгүй. Хартенштайн ч одоо ингээд пик рол дээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр жижиг тоглогч авах уу гэдэг сонирхолтой. Жейда багхгүй юу? Жейда багхгүй юу? Хартенштайн биш хамгаалагч тэр. Хамгаалт тэнгүүд Хартенштайн дээр Чет Холмгренийг одоо хин Вемби авт таарах юм уу? Чет Холмгрен 3 руу гарах тийм ээ. Хин авах юм гэж шин. Энэ надад Спурсийн хамгаалтын одоо тактик л сонирхолтой санагдав. Одоо Лекс дээр чи ингэсэн байсан шүү дээ. Хартенштайн хурж пик н рол хийгээд тэгээд рол хийнгуут нь өгөөд Хартенштайн төгчгөнд Хартенштайн тэр дундаа шин чет үгээр хайж. Тэр сайн хийгээд байгаа. Тэгэхээр тэр бас сонирхолтой юм байна. За тэр нэлийн за маргааш өглөө эхэлж байгаа шүү дээ суралт юм байна. Тэр нэлийн сонирхолтой суралт. Чет 3-аас шиддэг. Тэнгууд нөө сэлгийн харж байгаа Джейвил нас 3-аас шиддэг. Джейвил бол бас зовоо шүү Янсыг. Джейвил сайн бол. Тийм нэг 10 минутанд Дисрогийн тийм төв сайтай багийн төвийг ноолж байгаа суучдаг болцсон шүү дээ. Тэгээ Джейдаб бас ирж ийн Джейдаб бол зү шүү. Тийм. Окейс үлдсэн шүү. Джейдаб ирчээс нуруу өндөр болчих юм. Даварт хамгаалж байгаа хүнээс хамгийн өндөр болчих. За тэгэл яг гоцлон тоглолт яг үндээс тэгэл шейхийн ардаас шүү дээ. Яг ирсэн юм дээр. Бид нар яг энэ үйлрэлт нэг Касл тэгээд шейг Джейдабугаар хожоол байгаа болохоос арай л зогсохгүй бах тий. Тийм. Кас сайн л та. Гэтэ шейг арайсан хаас тий. Яг хөө гэхдээ яг одоо яг энэ хүртэл өмнөх хоёр цуурлаас хамгийн сайн хязгаарлах хүн Касл л баг. Гэхдээ харин Каслийн эсрэг гэр баргийн тоглохгүй тэгэл Фоксыг л олж аваад. Тийм шүү дээ. Уусаа шүү дээ. Тэрэн дээр харин свич яах вэ? Тойрж гарч хоцорж шидэх зай өгөх юм уу? Эсвэл зүгээр шууд солигдоод бүгд хамгаалах юм уу? Маш хурдан бас юу 5 болох хаа юм байна. Яг шейг хамгаалаад байвал ер нь явж таа. 6 алдаатай л та. Гэхдээ 5 болоо. 5 болцсон дараа би 6 дахь дараа угаасаа тэгэл ер нь 5 болцсон дараа ер нь 6 дахь ер нь тэгэл яг болчтой шүү. Тэр ингээ матч апаа харах юм бол OKC илүү байгаа даа шүү. Тэгээ дээрэс нь угаасаа фаворит нь авраг авцсан гэд ингээ харахаар
Одоо зөв амар юм аа. Чи залуу тоглогч гэсэн Дилэн Харпыг Фоксын орнд гараад ирсэн багт ерөөсөө мазуухан байхгүй байгаа байхгүй. Дилэн Харп сайн. Сэлгээс минут яа тий. Тэгэхээр яг үнэхээр хамгаалтан дээр Фоксыг сул тал олоодох юм бол Спурсбагийн тэрийг шийдэх тоглогч сэлгээнд сууж байгаа. Гэхдээ тэрийг нь бас хамгаалах тоглогч нь OKC-д бас байгаа. Сэлгээнд нь тий. Тийм шүү дээ. Одоо тэр Terence Shannon Jr. чинь хамгаалтан дээр маш муу гоцсахгүй яг үндэ. Довтлогон дээр л итгэдэг. Одоо чинь Caruso кейс нь бол хоёр Dillon Harper хамгаалахаар арай өөрлөлтөө. Тэр нь бол тэр хоёр өдөөс довтлно гэдэг. Лигийг ингээд дефлексионээр тэргүүлдэг хоёр юм байгаа шүү дээ. Тайван залуу. Castle Blue-дорт хамгаалцдаг ч юм тий. Бие үчир илүү гэдэг ч юм. Одоо OKC сэлэг ч юм. Миннесотагийн эсрэг хамгаалтаа давуу тал болгосон бол Spurs зөрөөд OKC-г бас хамгаалтан дээр ууршмын хязгаарлах боломж өгсөн байна. Тэгээд тэрвээ Миннесотад хийсэн сургалтын дараа McDaniels яриг сонссон бол яалтчгүй бидний шийдэлтийн үнцэг, оролтын үнцгийг Вимбаньяма өөрчилж бүгдийг нь өөрчилчихэд байна. Би урд хожид ийм харж байгаагүй гэж хэлсэн. Энэ ч гэсэн OKC-гийн өөдөөс яг л адилхан байх болно. Зүгээр түрүү хэлж ин Хартенштайн юуг хамгийн сайн хийж чаддаг вэ гэхэл хай пост, лоу постн дээрээс бусад сул тоглогчтой руу тэр пассыг задлж чаддаг энэ давуу тал Хартенштайн бол байгаа. Энийг яаж Сан Антонио Спурс хамгаалах вэ гэдэг маш том асуулт гарч ирэх байна. Таалаг тэгэл нөгөө энэ хоёр багийн айлг нь гэдсэн чинь авраг болно гэдсэн чинь цаанаас Нью-Йоркныг авраг болж байгаа. За гүйк. Түл сакс үзгээ болно. За Six нэр Нью-Йорк Six-с Нью-Йоркийн тоглолт чинь өнгөрсөн л дэс дуусах байсан юм уу? Тийм шүү дээ. Дуусах байлаа. Сурлал маань дуусах байлаа. За үзцгээе. Тусаагүй шүү дээ. Sixers-ийн ирэх хүлрэл мөлөл юм чараагүй шүү дээ. Энэ одоо суурлагч яа Sixers оччихлоо байлаа. Гүйл. Энд чинь бас ер нь хоёр юу шүүтчихлээ хоёрдугаар шүтэн те. Хоёрдугаар шүтэн гэхдээ нэг юм хоёр шүүтгцэн юм юу ер нь байдаг шүү дээ. Их байсан шүү дээ. Их байдаг. Хоёрдугаар шүтэн доо. Их байгаа бол шууд тийм нийтэмтэй. Яг багууд нөө нэгтраад ирдэг юм шиг байна. Тэгэл яг чанар нь танигдаад. Хоёрдугаар шүтэн бол их байдаг шүү тий. Нэгтарч чи нийтдээ гарсан зовж иж гарч ирээд тийм нэг нь болохоор бензин дуусаар гараад ирж байгаа байхгүй юу? Ер нь бол нэг нь болохоор яг ингээд учраа олоо гараад ирж байгаа. Тэгэл чанар нь танигдаад. Сэлгээ сайтай баг нь хоёр туршилтанд ядарч байгаа. Одоо өнгөрсөн жилийн Nexus юугаараа өөр байсан бэ гэхээр яхааргүй сэлгээгээ үнэхээр гоё ашиглаж байгаагаараа л өөр юм да. Nexus гэдэг баг үгүй Брансны гарт бөмбөг баг орж байгаа нь их залуулахгүй байгаа нь ялгаанахгүй хамгийн гол ялгаа. Тэгээ нөгөө Cat Карл Антони Таунс Атлантагаас хожигсон тоглолтын дээр өөрөө цэлжүүлэгч нар батсан гэж. Ингүүл яах вэ гэх тээ. За Нью-Йорк Никс баг 7 хоног хамарч юу илүү. Тэгээ OKC-тэй адилхан шүү дээ энэ чинь. Тэр 7 хоног илүү хамарч. 7 хоног амарсан. Тэгээд 5 сарын 15-наас хойш OG Anunoby бэлтгэлдээ орсон. Тэр одоо 7 хоногийн бэлтгэлтэй энэ тоглолт бэлэн болсон байна гэсэн. Цуглал хэлтэй. Хоёр цуврал дараалал 7 тоглолтод орцсон баг гарч ирж байгаа шүү дээ нөгөө талаас. Тийш тий. Ятад материал байж л байгаа хта. Тэгэл яах вэ? Одоо тэгээ нөгөө яг ингэж сэргийж амжихгүй. Нэг сарын нэг нөгөө нэг цувралаа арай эрт дуусгаад ирсэн давуутлууд нь гараал шүү дээ. Фидич нэг хоног амраад шууд тоглолцсон шүү дээ. Тэр амарч амжаагүй. Тэр шиг одоо бас Кливленд бас амарч амжаагүй тоглох гэж байгаа байхгүй нэг зэрэг. Тэгэхээр ер нь бол талбай давуу тал байгаа дээрээ. Нью-Йорк чинь цувралыг хоёр тэгээр ихтүүлэх бүрэн сайхан боломж байна шүү дээ next. Нью-Йорк чинь тэгээд уус талбай дээр юм. 3-аар хэсэг талбай дээр юм шүү дээ нэмээтэй. Одоо 7 хоног амарчаар бас нэг химнэлээ алдах нэг зүйл байдаг. Эрсдэл тий. Тэрийг одоо яг энэ амарсан 7 хоногуд 7 хоногт яаж бэлтгэлээ яаж зөв нэг юу гэж тааруулах тий. Чаллыг тааруулах шалтгаалаад хитэд тоглолтын дээр өнөхөр юм хийж чадаагүй байсан тий. Филигийн хувьд бол яалч үү үнэг үүсгэх. Филигийн нөгөө нэг ярьсан юм л үнэгээс. Эхний тоглолтод Эмбидийг амраагаад хоёр тоглолтын дээр Эмбидийг оруулж ирсэн бол нэг хожил авсан багаас. Эсвэл ганц тийм л нэр ганц би ганц тэгж л болсон. Өөрөөр бол энэ тоглолтод угаасаа юм хэд тэгээд 3-ыг болоод сэтгэл зүй буугаад өгсөн. За тэгээд Нью-Йорк Никс-ийн хувьд ч гэсэн яг хөө бас нөгөө өөрсдийнх нь 2-3 дахь тоглолт бол ойрхон болсон л доо. Тэр хоёрын нэгэн дээр нь хожсон. Яг нөгөө бид нар ярьдаг шүү дээ. Нью-Йорк Никс гэдэг хот угаасаа сагсан мөнгөний хот дээрээс нь фэнүүд ямар хэлээ.
Энэ хот энэ бид маш хэрэгтэй л дээ. Энэ дээшээ гарч иж ивэл гоё. Энэ жил магадгүй 2000 оноос хойш анхудаага финал дээр нь гарч ирэх магадгүй хамгийн өндөр. Ер нь сүүлийн хэдэн жил тийм. Одоо ер нь зөв энэ Никс гараад финал гараад ирэх юм бол зөвхөн түүх л боллоо шүү дээ. 2000 оноос хойш тийм ээ. Брансон Мелогоос л илүү Никсийг удирдлаа л гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Патрик Ивингээс хойш тэгэл гэсэн үг шүү дээ тэр юусэн дээ. Тийм тийм. 26 жилийн дараа 25 жилийн дараа NBA-гийн финал. 99 оноос хойш шүү. 90 жил үлдчихэ. Локауттай жил үлдчихэ. 99 First тажигддаг. Тэгэхээр 26 жилийн дараа Тэр Madison Square Garden финал болж ийн бөө одууд суудсан финал болж ийн гэж бодохоор чам. Гүн дөөг $200,000 үнэ гэсэн юм шүү дээ. Финал болвол те суудлаа. Биш энэ бүсийн финал дээр. Бүсийн финал уу? Одоо юу? одоо юу? Тийм. NBA финал Front row. Front row хамгийн уртлын суудлаа. $200,000 үнэ. $199,000 гэсэн мэдлэг. юу гэж байгаа юм бэ? Тэгэхээр финал болохоор юу болох вэ? Madison Square Garden ч тэр нэг яг нэг юм front row тэр чигээр нь яг season тэг зардгүй юм шиг байдаг шүү дээ. Үдээчдэг яг энэ хайп угаасаа мэддэг учраас. Тийм ээ те. Ямар $200,000. Өнгөрсөн жилүүдийнхээ алдагдлыг нөхөх гэж байгаа юм. Sixers-ийн ихтэй талбайд бол бүгдээ сууж байгаа юм зөвхөн. Фолкор бүгдийг авцсан. Гэхдээ тэр одууд нь хүртэл зүгээр шууд Тийм шүү дээ. байгаа юм чи. Одоо нь front row сууж байгаа. Тийм бүгдээ ирсэн. Ер нь бол Никстэй тоглоно гэдэг хард арсан зүйл таамда Sixers-ийн үед. Тийм сайн харсан. Кливлэндд харьцсан гайг баг. Цаг 30 минут машинаар яваад очиж тийм байх шүү дээ. Манай Ердөө. Бодлоо Тимоти Шалме Met Gala-д очоогүй Никсийн тоглолтоо үзэж шít. Тийм амар тийм. Саксомон бүтгэхээр тийм амар гоё явахгүй яг. Йоо. 120 оноод уншилсан. Lakers Showtime Lakers юу? 100 дэх шиг амар 87 оны. Тийм шүү. Энэ үед чинь Жинхэнэ утгаараа Цөөн Ураа шилдэг шилдэхгүй шүү дээ баг энэ чинь оноо авдаггүй байсан үе үстэй болно. амар гүйдэг байсан те. Magic Johnson тэгэл ийм шидсэн л аа. Тийм те. 97 оны онд MVP болон Finals MVP хоёулаа нэрцээ. Одоо тэр энэ онд Magic Johnson-гийн ийм амар том биетэй өндөр тэгээд Halliburton шиг амтнд яваадсан байх нь шүү дээ. Хурдноо. Бурдан тэгээд паслах ур чадвар мадар нь тийм оноо авч чадварсан. За нэг сүлхтэй энэ жил юугаа батсан гэвэл бидний бас нэг таамгийг бас жоохон өөрчлөлтөө нөгөө юунд капт нөгөө төрүүлсэн баг амжилт үзүүлдэггүй гэдгийг бол бас жоохон эвдчихлээ шүү дээ. Капт руу финал орох нь шүү дээ. За энэ биш. За гэхдээ болоогүй байна гэж бас тоглолт нь. Би бол 10 тоглолтод 66 ассист тавьсан байхгүй. Өмнөх хоёр бол 34 тоглолт плей-оффын 66 ассист тавьсан. Одоо энэ ерөөсөө Никсийн ял энэ жилийн тийм ээ тийм. амжилтын гол нууц нь энэ байна. Хоёр тоглолтсон. 34 тоглолтын 66 гэж хийж юу? Өгчээсэн байж ич. Одоо 10 тоглолтын 66 гэж өгч байгаа юм тийм. Тэшээ бараг л трипл дабл хийгээдсэн шүү дээ. 20 10 гээл. Кат ухаантай байна. Дээрээс нь дасгалжуулагчийн баг бас энэ дээр нь сайн ажилласан байна давхар нэмээд тийм. Одоо оноочтой дамжуулалтаар багаж хэрэгүүлж байгаа. Угаасаа тоглооны төгсөл угаасаа Брансон нөгөө өмнө бид нар зэрдүүлсэн яг нэг юм хэцүү үе болгонгод Бранснаа бүгд хараад Никсийн тоглолт нэг юм ойлгомжтой болчиход. Одоо ер нь ийм биш болчиход байгаа гол зүйл нь. Тэр багийн потенциалаараа тоглож Яг тийм яг хинээс юу гарч болох вэ гэдгийг хараад шүү дээ. Тэгээд дээрэс нь тоглож байгаа тоглогч нарын юу ихсэн байгаа шүү дээ. Сэлгийн тоглогч нарын. За бүгдээ нэг Sixers нөгөө өдөртөнд дууссан. Тэгээд Sixers-ийн цалин хэсэг харах тийм үү? Sixers-ийн юу болоод байгаа юм хоёр харагддаг тийм. За ямар ч сан энэ жил бол ихтэй бас ахалтай. Угаасаа нөгөө гурван л угаасаа монголж байгаа шүү дээ. Энэ жил Юу вэ? 59 79 саяыг авдаг 54 хүн байж тээ. 40 За Макси бол 40 угаасаа. Пол Жоржийн мөнгөд илүү юм байна яг энэ. Одоо насын чутсан жоохон багас. Тэр наа орчин цалиугаар хөнгүүлсэн байна шүү. Түрүүн нэг баг яриадсан энэ бүр алж шүү дээ. Lexus амар шүү дээ. Вижлиг тийм. Вижиж 11 юм шүү дээ. Гэтэ чи бол үнэхээр гоё нэг ирээдүг олоод авчлаа шүү дээ энэ жил. Вижиг тийм. Одоо тэгтээ бас нөгөө Маккени солилцоогоор ирсэн драфт ирэх нь 17-оор сонгох хэрэг болсон. 17-оор бас ингээд тоглогч аваад түд ингээд хөгжүүлэх боломж зүгээр бас байгаа. тийш хямдхан. Тэгээ танаа баг яачихгүй тэр сэргээгээ сайжруулахгүй бол Би бол тэрээс сэлгээ сайжрах аим хэцүү шүү дээ. Дээдлийн 3 хүний цалингийг авах. ямар сэргээнд хөнгөө. Тэгээ Барлоос өөр оноо нэг ч хүн байхгүй юм шүү дээ. Тэгээд Барловч оноо. Зүгээр хин нөгөө грам солиод тийм. Зүгээр нэг юм амар ойлгомжтой филиг миний бодлоо. Зүгээр HK Max 2 авч үлдээд Embiid Paul George 2-ыг явууллаа шүү. Харин баг ирэхгүй л болчихсон шүү. Ер нь Эмби дараа Эмбидийг харин авах баг хэр байх юм гэдэг мэдэхгүй байна. 59 ч. Пол Жоржиг бол авах баг олдно. Яа тэгэхээр ингээд сүүлийн жил дуусж байгаа. Тийм. Эмбид 60 саяар авах хэцүү шүү дээ. хэцүүлтэй одоо энэ бэлтгэмлийн асуудалтай тохиолдолд бол Эмби баг итгээд 94 он гэж тус. Гэхдээ Бостон 39 саяын цалинтай Берзинсийг авч 20 тоглолтод ашиглал төрүүлж ирсэн юм. 94 он 96 он. 94.
Хэдэн тоглолт? Эмбид 94 биз дээ. 20 тоглолтод л оролцоо үстэй ер нь үлрэлт. Порзингс. Тийм ээ. Зүгээр ер нь Бостон 40 саяар Порзингсыг аваад Боссын чинь болоо төрүүлж ирсэн шүү дээ. Тийм баг олдож магадгүй юм шүү дээ. Бостон Эмбидийг бас аваад шүү дээ. Энэ чинь 59 60 шүү дээ. Порзингсоос бол хамаагүй том нөлөөтэй шүү дээ. Тэр нэг 20 саяын зөрүүн байгаа шүү дээ. Тэр нэг 20 тоглол нөлөө нь байгаа шүү Яг дээ. гэдэг чи одоо манайх нөгөө Жими Батл 60 гэж байгаа үстэй нэг жилдээ. Тийм шүү дээ. Тэгэхээр 60-аас гайгүй юм байна. Гайгүй цаашаа зүгээр яг бас том одуудын макс авдаг л гэрээ. Гайгүй гэж авч. Батлыг авах уу, Эмбидийг авах уу аль нь хэрэгтэй гэвэл одоо бол Эмбидийг авцсан дээр л дээ. Ер нь би бол За вау. ачлыг бол танах түү болохгүй үстэй. Тэгээ Эмбидийг ер нь угаасаа явуулж таарах гэдэг. Санаа дугаасаа төв гэж юу гэдэг. Түүгүй юм чараа. Эмбид ч өөрөө төв байхгүй нэг гэдэг. Хофорд продюсер авч үлдэн гэж ялээ. Сонсоо. Мэдээлэлдээ сонсох. Гэтэ Хофордор яа Хофорд ч одоо 39 үү. За 40 биз дээ. баг 40 85 биз дээ. 800 85 болов. 39 гэсэн тийм. Одоо 40 доллар гэсэн үг л тийм. За тэгээд хэсэг өрмөн дараа бүгдээ завсадаад бүгдээ эргээ уулзцгаая. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Сэнгүр брэнд 18 years of emotions. Нэвтрүүлгийн платинум ивент төлөвч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Айко гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доорх кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж. Алдах хүртлээр гол оруулж, оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10-т багтсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Тэр бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй дийсэнгээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Motors. Нэвтрүүлгийн платинум ивент төлөвч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. 83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Токи Пикемер таамаглаад зүгөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очсон шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемер тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн платинум ивент төлөвч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Айко гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доорх кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж. Алдах хүртлээр гол оруулж, оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10-т багтсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Сэнгүр брэнд 18 years of emotions. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гисэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Албан ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа
20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Эмбэ тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэнд үлэлтийн 35 дугаар та бүхэнд хүрч байгаа гэдэг хэлмээрээ. Тэгээд нэвтрүүлгийн Platinum гэдгийг үндэсний дээдлийг аль биснэ. Токиогоо та бүхэн тоглолтын хуваарь статистикийг зөвхөн Токиогоос зам мөн нэвтрүүлгийн Platinum гэдгийг ч бас Powerade ус байгаа. Тэгээд цоо шинэ өнгөтөртөөр хийсэн байгаа та бүхэн бас Powerade-ыг авч угаараа. Тэгээд нэвтрүүлгийн Platinum гэдгийг ч PC Mall ихтгэр байгаа. Тэгээд Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийг аль биес хэрэгтэй уучлаагүй лизингээр зөвхөн PC Mall-аас та бүхэн аваарай. За мөн дээрэс нь нэвтрүүлгийн Platinum гэдгийг ч Монголын хамгийн зөөлөн шаарыг Singur Ultra Smooth Ultra Cool байгаа гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. За тэгээд бүгдээрээ юу руу 18 төлөр шүү дээ манай. 18 бол. Энэ дэг 18. Тий 18. 18 билүү байхаа гэнэ. 18 төлөрлөлийн 19 төлөрлөлийн хамгийн хар бараа мэдээг одоо тулгаа өргөнэ. Хамгийн хар мэдээг тулгаатай зориу энийг үгүй. Энэ бол надад ямар ч хамаагүй шүү гэдгийг хэлчихье. Энэ тулгаагийн буруу. За яваарай. Нийгэмтэр буруу. Нийгмийн буруу. Одоо видео үзэл араас нь тэгээд. За хамгийн 2024 оны 100 NBA-ийн зүгээс Amazon Prime, Disney Plus зэрэг компаниудтай 11 жилийн хугацаатай 76 тэрбум $, өртөг бүхий дэлхийд даяарх шууд дамжуулалтын онцгой эрхийн цоо шин гэрээг байгуулсан. Тэгвэл энэ гэрээ бидэнд хэрхэн нөлөөлөхийг танилцуулъя. Amazon Prime компани шинэ гэрээнийхээ онцгой эрхийг хүрээнд баасан бэм гарагт явагдах NBA-ийн бүх тоглолтуудын шууд дамжуулах эрхийг ганцаар эзэмших болсон. Энэ улирал бид бусад өдрийн тоглолтуудаас 179 тоглолтыг шууд дамжуулаад байна. Мөн жил бүрийн All-Star зул сарын баярын тоглолтууд бидэнд хэвээрүүлсэн. Харамсалтай нь NBA Cup Play-ийн тоглолтуудын онцгой эрх мөн Amazon Prime-ийн гэрээний хүрээнд тэдний талд үлдэж байна. Бид плей-оффын эхний 2 шатны тоглолтыг шууд дамжуулах боломжтой хэвээрүүлсэн. Харин Amazon Prime-ийн гэрээнд зааснаар 2 жил тутамд бүсийн финалийн тоглолтыг ээлжлэн шууд дамжуулах онцгой эрхийг авчээ. Энэ залтын хүрээнд 2025-аас 26 оны улирлын өрнөд бүсийн шигшээ цувралыг дэлхийд даяар шууд дамжуулах эрхийг зөвхөн Amazon Prime эзэмшихээр болж байна. Харин манай телевиз энэ улиралд орнод бүсийн финалыг шууд дамжуулах болно. Дараагийн 2 улирал өрнөд бүсийн финалыг гэрээний заалтын дагуу шууд дамжуулна. Amazon Prime-ийн гэрээний хамгийн онцлог заалт NBA-ийн финалийн цувралтай холбоотой. Тэд тэгш тото жил бүрийн финалийн цувралыг дэлхийд даяар дангаараа шууд дамжуулах эрхийг эзэмших болсон. Энэ залтын улмаас бид энэ улирлын финалийн цувралыг шууд дамжуулах боломжгүй. Харин эх улирлаас эхлэн сондгой жил бүрийн финалийн цувралыг манай телевиз шууд дамжуулах болно. Дэлхийн томоохон стриминг компани гэрээ бидний үзэх тоглолтуудад нөлөөлж эхэлсэн ч дэлхийн спортын супер контентын шууд дамжуулалтаа бид зогсоохгүй байх болно. тулаараа дайрч болно. Яасан мохоо мэдээ өгдөөхтэй чи. За тэгээд яг манайхаа ойлгох хэрэгтэй. Энэ бол өөрөө маш том мөнгө, маш том тий зүйл юм. Угаасаа 11 жилд $76 тэрбум гэж чинь хаалдаасаа гэрээгийн тий. Энэ ямар их мөнгө вэ? Тэгэхээр $1 тэрийг давуулаад авахгүйсэн. Тэгэхээр энийг тэгэхээр яаж тэгэхээр энэ жилийг тавхан харсан байх. Энэ жил бол зөвхөн дорд бүсийн финалыг Premier Sport дээр гаргах нь NBA-гийн финал бол гарахгүй байна. Өрнө бүсийн финал 2 гарахгүй аа. Ирэх жил болохоор финал 2 гараад дорн бүсийн финал нь Amazon-оор гарна ч гэдэм үү те. Одоо яг угаасаа нөгөө үзэгчдэд нь залуужаад ер нь юм стрим платформд нь өөр болчиход байгаа болохоор тэрэндээ л зориулсан л гэрээ байгуулсан л да. Угаасаа. Тэгээ энэ жил бол одоо үзэх юм бол нөгөө Amazon Prime-аар тэгээ бас юм ба. Энэ жил бол яг бид нар ч гэсэн өөрсдөө ингээд л одоо юу League Pass-ээр үзэх нь шүү дээ. Ер нь бол дараа жилээс эхлээд League Pass-аар хүртэл үзэх боломж чинь байхгүй болж байгаа. Дэлхийн хаанаас ч. Яг энэ жил бол тийм Amazon-ийн тоглолтуудыг бол үзэж болох. Нэмж айгүй хөө. Экстра тийм нэг тоглолт тутамдаа экстра мөнгө жижиг л үзэх баг. Тэр сайн одоо энэ жил шиг ингээд үнэгүй фри яриулчихдаг. Үзэхгүй баг. Тийм. Тийм мэдээ бас байгаа. Тэгэхээр маань энэ дээр ер нь бас өөрсдөө ч гэсэн
ингээд сэтгэл зүй бэлтгэлтэй эсвэл өөрөөсөө үнэхээр үзмээр байвал бүр яг ингээд мөнгөтлөл үзэхээс сонголт байхгүй. Улс төрчөөд ирчээ дуг нь бол 78 тэрбум 271 их 80 юм байлаа шүү дээ. Бид нар сар болгоом төлөө тэр мөнгө чи хүрдэг юм уу? За ингэж үү. Энэ жил одоо ингэж байна шүү дээ. NBA-ийн нөгөө бүх ингээд нөгөө нэг жилийн эрхийг авахд үзэхэд $79 байдаг. Одоо ингээд бүх тоглолт бүх хөдөлгөөний 82 тоглолтыг үзээд бүх багийн лиг пассаар тийм. Дээрээс финал 79 хаа. За NBA финал одоо дуусна. А гэхдээ эгчлээс бол одоо энэ 79 тул энэ багтахгүй болж байгаа шиг байна. Дахиад нэмж Тэнгүүд $149 одоо нөгөө юутай байлаа. Тэр нэг авч ижил үзэх юм шиг байна. Ер нь гэхдээ тэр Америкт байдаг хүмүүс ч гэсэндээ нөгөө нэг бүх төрлийн спортуудаа үздэг хүмүүс чинь бүгдээрээ өөр газар өөр төлөөд тэгээ сар болгон бараг $200-300 юм төлдөг гэж байна. Фи төлдөг гэж. Сая нөгөө Америкт байж хахад нөгөө яг байгаа хотод нь миний одоо юу ч гарахгүй ямар ч гарахгүй. Локал тоглолт. Тэгээ локал тоглолт би NBA нөгөө юугаар үзэх юм гарахгүй. А нөгөө бүр тэр цаана нөгөө эрэгт байгаа тоглолтыг би үзэж болж байна. 4 дөрөв ганцхан тоглолт үздэг шүү дээ. Бүх улс даяараа нэг тоглолт үздэг. Тэр нөгөө нэг юу улс даяараа тоглолтоор TNT-ээр гарах тоглолтоор тамжтай амраалаа гэдэг хилэм дагуулдаг шиг ерөөсөө төлөвлөж. Тэрээс бол тэгэхээр бүх юм заавал одоо стримингээр юугаар Amazon ч авснаар харин энэ жил чи YouTube TV гардаг байсан. YouTube TV-ээр энэ үздэг байсан хгүй юу? Лиг пассаар ч үзэж болно. Тэгээ YouTube TV гэсэн байхгүй болсон тийм. За тэгэхээр энэ бол угаасаа нөгөө матүрсэн бизнес маш их мөнгөтэй холбоотой зүйл болохоор. Гэтэл ямар ч нөгөө сая хэллээ Premier Sport гэдэг нь та бүхэн тэгээд удирдлагын бүгд үржлүүд гаргана. Бүх юм гарах. Ирэх жил бол одоо финал гарах нь байна шүү дээ тийм. Энэ манай тулгаа нөгөө Premier Sport-ын үндсэн ажилтан болохоор ингээд бид дөрвийн өмнөөс одоо ялыг нүүрж байгаамаа гэх. За одоо хангалттай мөнгө олдгүй юм уу? За одоо энэ 2 дугаар шатанд гарсан 7 дахь тоглолтыг бүгд үзсгээд хөө. Ямар хоёр баг юм? Энэ нь Detroit Cleveland хоёр гэдэг багийн. Яасан амраа. Энд аль нь дөрвөлчлээ, аль нь өччлөө. Би бол Detroit-ыг хожим гэсэн байсан. Тэгээ ханастай бүр хэрэлцнийг юм яа. Гэсэн шал тийм хэрэлцсэн байна. Тэгэхээр ийм статистик байдаг гээд. Энэ байдгийн бэнлээ энэ хүн дээр. Энэ бол заавал байна үстэй. Байдгийн болов энэ удаа өөр үеийн болов гэдгийг үзлээ шүү дээ. За тэгээ уучлаарай би жоохон алдсан байлаа. Би Detroit итгэхийг итгэсэн байлээ. 6 дахь тоглолт нь. 6 дахь тоглолт. Хард муу тоглоно гэж хэлсэн дээ. Тоглолт нь хард муу тоглолцгоо гэж хэлсэн. 5 тоглолтын талбай дээр нь болохоор Cleveland очсон байсан тийм ээ. Хард тэгсэн. 23 оноо авсан юм байна тоглолт шүү дээ. Гэхдээ 8 turnover гэдэг. Энэ сая гэхдээ Cleveland анхудаага аль нэг багаас хожид авч байгаа шүү дээ тийм үстэй. Тий. Аа тэгээд буцаагаад талбай дээр 5 тоглолтонд 5 тоглолт тий. Аа тэгэнгүүт Detroit одоо Cleveland талбай дээр ирсэн байгаа. 5 тоглолт бол 9 оноо илүү жаа тожигдсон Овертайм Овертайм гараад тий. Сэрийг зүгээр дуусгаад чадсан байсан бол ингээд магадгүй Detroit ингээд очихж байсан. Ер нь бол 5 тоглолтноор бол Harden багаа аварсан шүү дээ. Маш сайн дууссан. Төсөлийг сайн хийсэн. Бид ихтэй хүмүүс нэг тоглолтын Harden аварна гэж ярьж ирсэн юм байна. Нэг тоглолт дээр идэх хаа гэдэг. Тэрнээс бол нэг 8 оноо тоглолтоо бас хийнэ гэдэг. Ярьж л байсан юм байна. Аа тэгээд Detroit хож юм гэсэн шүү дээ. Би бол Detroit хож гэж тийг яг би 7 тоглолтод Detroit гэсэн. Би бас Detroit хож. Анх сурал хэлэхэд л гэсэн чинь. Reed үнэхээр сайн тоглосон шүү яг. Би Detroit-ийн арай илүү хамгаалттай тэгэл хамгаалт очиж бахал гэж бодсон л доо. Аа баясаа аны хоёр болохоор Cleveland бүсээ авар финалд. Би ч Harden солилцсон болоход хэлцээ. Тий. Одоо өөр баг болцсон шүү дээ. Бүсээ финал. Бүсээ финал хүрнэ гэж. Бүсээ финал очихлоо. Гойч явсан болохоор Detroit нэг хождсон баг. Detroit гэж орж ирж байгаа. Тэгээд амархан л та. Гүгү. Тэгээ бүсээ нэгээр гарсан багийг бид нар яриад байгаа үстэй. Нэг хождсон шүү. Тэрсээ баг 2 хождсон байсан баг шүү. Си нэгээр хождсон Атлантаас байдаг шүү. Гүгү нэгээр. Гэтэ ер нь ойр хэдэн жил дорн нэгээр гарсан шүү дээ Атланта гэдэг баг. Нэг хоёроор гарсан 2 баг хоёулаа бүсийн финалд үлдээгүй тохиолдол ер нь ойр хэдэн жил гарсан юм. Ер нь цөөхөл дорн бүс чинь өрсөлдөөн жоохон бага болоод ер нь тэгэл нэг хоёр. Ер нь баг нь ер нь финалд нөгөө баг усных хүн нэрнээс Майами гарсан баг нь мултраа байсан. Тэгэхээр хоёулаа мултарсан байгаа байхгүй юу? Энэ жил. Тийм биш нэг хоёр хоёр нь мултарсан. Ер нь яг нэрнгээсээ тэр угаасаа л юугаа шээ Wemby байхгүй тэр дорн руу бүгд ирүүл яасан. Тогтууд нь. LeBron-ыг тойроод цухтаадаг байсан шиг одоо тийм болно. Уус өсөөс болохгүй. За 6 тоглолт нэр бол Detroit бол маш сайн тоглосон.
Энэ надад бол энэ сурал дээр зөвхөн энэ суралж байгаа плей-офф дээр энэ Кейт Канемийн тоглолтын дараа өгж байгаа ярилцлагууд их таалсан. Энэ залуугийн одоо энэ сэтгэл зүй хандлага байгаа байдал бол үнэхээр гой санагдсан. Энэ 5 тоглолтод хожигдсон шүү дээ. Суут тоглолтын дараа сэтгүүлч асуусан чинь өрсөлдөгчийн талбай дээр хожихгүй бол бид нар яаж амжилтанд хүрэх вэ? Ер нь бол өрсөлдөгч багийн талбайд туршлагатай багийн талбайд шилжиж байгаа шүү дээ. Тэгэл Канем зүгээр л 5 тоглолтын дараа өөртөө маш ихтэй дижлээд за энэ залууч бас нэг юм өөр төвшөнд очсон юм байна гэж бодсон. Энэ тоглолтод яа харахгүй л өөр өстэй. Үнэхээр өөр төгс. Бид тэгээд одоо нөгөө залуу тоглогчдыг хэлсэн маа. Чи дөрөв хөлөг юм үстэй. Тийм. Дөрөв хөлөг дээр л одоо лигийн шилдэг тоглогчдын нэг болоод All NBA шууд нэрлэгдээд тий нийлэгт удаад болоод дээрэс нь бүсээ тэргүүлж ш тийм үстэй. Тэгэл одоо Shane OKC тэгээ туулж байгаа зам, KD Detroit туулж байгаа зам ялгаагүй байна. Шал арчиж байгаа л дээшээ гарч ирээд бүсээ тэргүүлээд. Тэгэл одоо контентер багуудын нэг болж байгаа. За энэ дээрс тахталж байна. Тэгээд энэ хардны унсан хөлсөн дээр альчиж байгаа. Энэ жилийн хувьд энэ хүртэлх хугацаанд дорнодын хамгийн шилдэг тамирчин л байлаа гэж бодож байгаа шүү дээ. Үнэн. Үйлдвэрлэлээр нь шүү. Яг өнөөдрийн байдлаар ярих бол харин плей-офф дээр бол харин Тобиас Харрис бол үнэхээр сайн тоглосон. Плей-оффын тоглолтуудад бол энэ зураг сайн байсан. Тэрийг бол өнөөдөр хэлэх ёстой. Тэрийг тооцвол тий. Өнөөдрийг тооцвол. Өнөөдөр таньдаг хүн гараад ирсэн байсан. Таньдаг Тобиас Харрис гараад ирсэн. Тэгээд энэ хэрвээ юу яаж ивэл санживл энэ сурал дээр нэг кинийг хамгаалах учир нь энэ сурал дээр би саягийн санчлаа. Энэ өмнөх эхний хоёр тоглолтын дараах байдлаар бид нар эхний хоёр тоглолтын дараа нэг дугаар хийж таарсан байна. Тэгэд миний хувьд яг хилцсэн зүйлээ санчлаа. Юун дээр Тобиас Харрис дээр Джеймс Хард хамгаалах хэрэгтэй гэдэг зүйлийг. Тэгээд Evan Mobley илүү будагтай талбайд хамгаалах хэрэгтэй. Довтлон дээр ч доор илүү волейбол хийж ч юм уу. Арай Босор Томсныг хамгаалж бол тий. Тэгээд сурал иргэсэн шүү дээ. Дээрээс нь Paul Reed-ийн тэр бенчээс авсан дээр 17 оноо 6 ребаунд гэж бод. Paul Reed аюул сайн тоглосон баггүй энэ тоглолт дээрс. Тэгээд энэ Paul Reed-ийг нэгэн ашиглах хэрэгтэй байна гэж өнөөдөр яасан. Одоо тоглолтын дээр ашиглав Paul Reed-ийг. Мэдгүй өөрөө үзээгүй үлээ. Яасан тэр үзэж юм. 7 тоглолтыг үзэж юмсан. Бүгд шууд энэ 7 тоглолтыг үзчихэх үү юм. Наач 7 тоглолтыг өгч. За ингээд буцаад талбай дээр ирсэн. Тийм тий. Matrix шиг л ирсэн. Дуусгана гэж байгаа юм шиг тий. Харавцтай. Харавцтай ирээ дуусгачнаа асуулгын яа. Тоглолтын ихнээс Cleveland Cavaliers багийн хамгийн сайн хийсэн зүйл нь бол бутанд боёр тоглогчоо тоглолт маш их эрт тэгтээ оруулж эхэлсэн. За тэгээд Джеймс Харден, Доноvan Mitchell хоёр нийлээд ерөөсөө нэг л бөмбөг алдтыг хийсэн. Энэ тоглолтын ерөөхдөө химнэлийг өдөрдөө явахт нь нэлээд давуу тал болчихвол гэж харсан. Тэгээ түрүү хэдүүл статистик гарсан шүү дээ. Gravity гэдэг. Энэ хоёр плей-офф техний 5-д явж байгаа хоёр тоглолцсон. Тэгэхээр бос тоглолч нь үргээр давуу тал. Одоо чинь сая амар хэлж тоглолтын ихнээс хоёр самрын тоглолчоо зүү ашиглаад самрын тоглолчид оноо аваад гэхээр хамгаалт өссөн үсэг хумаадгалч тэр үед задлж эхэлж байна. Дүнгүүд луугаа тий. Тойрсон шидэгчд бэлэн байгаад гол юм. Тэгээд Трус Мэрил. Тэр утгаараа Мэрил өнөөдөр бол үнэхээр ихний хагас бол бүр онцгойлоо шүү дээ. 21 оноо авсан. Мэрил 21 тэгээд хин Аад нь 23 байсан тий. Тэгээ нэг талаараа багийнхаа бүтцийг айгу зөв хийсэн байгаа шүү дээ. Тэгээ энэ зурагтаас Дин Вейдийг магтах хэрэгтэй. Струсыг бас магтах хэрэгтэй. Струсыг хамгаалалт Довтлооны нөлөө төдийлөн өндөр биш юм шиг харагдж байсан хамгаалтын үнхээр сайн хийж байгаа хамгаалт амар сайн байсан. Сэргээр яг хөө зөв Detroit довтлооны сонголт аяг үзсэн л. Asor Thompson яг 3-ын гадна орох чинь 4-3 шиг одоо довтлооны орлого байхгүй хүчгээр яг үндэ Kate Cunningham, Duncan Robinson, Tobias Harris-ыг хамгаалсан байхад бол амархан болчихсон. Монголоос өнөөдөр Дин үед одоо сурлын нэг тоглолт дээр нэг ч довтлооны оролдохгүй талбай дээр 28 тоглосон тоглолцож байсан. Гэхдээ энэ цувралын турш Кейт Канем Дин Вейдийн өөдөөс 29%-тай тоглосон байна. Зөв ажиллан дээрээс. Өндөр. Яг Канемийн нэг бусад одоо багуудын урд чугмын лидерүүдийг бодвол арай хөдлөн удаан шүү дээ. Тийм учраас яг Дин Вейдтэй матч ап дээр гой таараад байл. Гэхдээ гараандаа өөрчлөлтийг Cleveland 7 тоглолтод хийсэн тийм. Strus-ийг гараанд хийгээд Wade-ийг суулгасан. Яг Duncan Robinson гинтэд
Jenkins-ийг гараараа оруулаад тэрний яг хав 5 тоглолтод дайжгүй хэрэгжүүлсэн 6 дээр ирсэн. Тэр хичээлээ Jenkins-ийг явуулчлаа тийм. Энд дээр хууртагчлаа. Тэр би өнөө шүү. Өнөөдөр буцаа Duncan Robinson-ы гараандаа хийцсэн бол эхлэл ямар ч явах юм лээ гэдэг бас бодол орж ирсэн шүү. Айлсгол юу гэдэг сэлгэнээс Канахамс усыг Jenkins гарч ирээд тоглолт юм лээ гэдэг. Хоёр тоглолт нь олгоч. Тэгээд энэ хоёр хоёлаа гараанд гарчхаар сэлгээнд холбогчгүй болчихж байгаа юм л та. Гэтэ ягаад одоо хожлын нэг том хэсэг гараанд гараад хийсэн Jenkins-ийг сэлгийн суулгах гэхээр утгагүй асуудал байна. Тэгээд 7 тоглолт учраас тэгээд хамгийн байж өнөөдрийн тоглолт нь Detroit-с хамгийн сайн тоглосон тоглолт нь Duncan Robinson. Тэгээ ер нь бол энэ сурал дээр бас хин Tobias Harris-ийг зүгээр л бүтэ олцлоо тоглолцсон шүү дээ. Тоглоом дээр Mitchell-ийн чинь заслаа гээл Tobias Harris дээр тэгсэн шүү. Тэрийг хүмүүс анзаараагүй бас магадгүй. Tobias Harris бол зүгээр энэ зүгээр Detroit Pistons удирдлагын голоор амжилтанд ирдээгээр явж байгаа Harris-ийг л солих байсан. Harris-ийг сайжруулах хэрэгтэй. Сайжруулах хэрэгтэй. Тэгээ Harris шиг гэрийн тусч байгаа юм гэдэг. Гэж байгаа болов. Тийм байлоо. Тийм биш баха. Тэгээ харъя энэ дээр гарах хэрэгтэй. Нөгөө өндөр гэрийн тусч байгаа шүү. Гүүгүү өндөр гэрэн үжээ дуусаад шинэ гэрээнд орсон шүү. Хямдхан гэрээтэй байгаа одоо. Тийм. Одоо бол гэрээндээ хүрж байгаа. Асуудал дагуулад юм тэр гэрээн л хэлсэн шүү дээ. Өндөр гэрээ авчаад. Өндөр гэрээ авчаа муу тоглоодсэн л асуудал байгаа. За тэгээд тул тэгчихсэн. Жилэнд Cavs-ийн эзэн чинь баг 10 давтус гэлөө. тэгсэн. Хүчээр хэмжээ авчихсан. Өөрөө зардлаа гаргаад. Дан Гилберт. Эзэн. Тэгээ Джеймс Харден бүх цагийн түүхэнд хамгийн шилдэг 2 номер байх боломжтой байсан дуулж. Ши хоёр дахь сонголт. Энэ карьерийнхаа төгсгөлд яг зүг багтаад ирчих л боллоо. 2018 оноос бүх цагийн хамгийн шилдэг 2 номер гарч Хоёр ирсэн. дахь сонголт. Хоёр сонголт. За. За яасан тэгээд. Одоо нэг үс Яасан тэгээ. За одоо персонал үзнэ. Яг наашаа харахгүй. Яа нэг талаа гэхдээ нэг ямар нэг юм Ямар байсан бэ? Юу болсон бэ тэр одоо? юм байна. юу бас юу нэг яатсан. Харин Надад би сонссон. Детройт яатсан. Надад нэг ийм юм байгаад байна л да. Яг үннийг хэлэхэд бол би энэ суралт Cleveland-ийг яг өөрсдийнхөө потенциалаас хамаагүй доогоор тоосон гэж бодож байна. Detroit-тэй. Тийм. Зүгээр би Detroit-ийг яг энэ суралт хожихгүй гэж бодсон байх гэхээр бид нар юу санаж байгаа бол Орландо дээр 3-1 болцсон явж хахад яг л нөгөө нэг оноо авах асуудал нь байсаар л байсан бохоггүй. За тэрэн дээр Франц Вагнер гимцэн ч гэх юм уу гэдэг асуудлууд байсан. Тэр асуудал тийм одоо юу гэдэг чинь шин зураг эхлэн гутал тэр асуудууд нь байхгүй ч гэсэн үг биш л те. За тэгээд зүгээр яагаад Cleveland-ийг муу тоглосон гэж хэлж ийн гэхээр тоглолт цувралын эхнээс юу гэдэг хоёр төвийнхаа тоглогчийг илүү идэвхтэй ашиглах хэрэгтэй байсан юм дээр тэрэлтээр нэлээд сүүл рүүгээ орж ирсэн болов уу гэж бодсон. Зүгээр миний бодлоор New York Knicks Cleveland хоёр хийх цуврал яалчгүй 7 тоглолт гарах гэж би бодож байна. Тийм дээр их юм. Энэ суралт дээр шүү. Юм яагаад Детройт яваач гэдэг чинь. Би сөрөг хэллээ шүү дээ. Давталгааны сонголтод тааруулаа. Хоёр тоглогч тэр одоо зүгээр зай өгөөл хамгаалсан байхад. Ямар ч асуудал байлаа. Үнэхээр Кейд супер тэгээд яг багийн яг үнэхээр корн одоо юу гэдэг тоглолтын арга барил нь хамгаалтан дээр суурьсан учраас энэ хүртэл хол явж чадсан юм шиг харагдаад байна. Тэгэхээр ер нь бол оноо авах тал дээр одоо тоглогчдоо сайжруулах одоо Осор Томсон ч юм уу одоо энэ тоглогчдоо өөрсдөө шийдэлтэн дээр ажиллах ч юм уу тэгэхээр үнэхээр супер хамгаалж байна. Осор Томсон бөмбөг залж байгаа хүний хамгаалгын дээр бөмбөг залж байгаа зүйл бөмбөгөө дамжуулж шин. Залаад орох юм бол өөдөөс баг бөмбөгөө заавал баг алдаад байгаа шахуу байгаа учраас тэгэхээр энэ дээр илүү ажиллах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээд Detroit-ийн хувьд бол айгүй гоё үйлрэл боллоо. Тий. Сайн үйлрэл боллоо. Би яг ингээд тоглогчийн нэг-нэгээр нь ингээд харах юм бол яг үнэндээ л бас тийм сайн баг биш шүү дээ. Тэгэл Кейд үнэхээр супер байлаа гэж боддог. Кейд үнэхээр супер байлаа. Зээлэн дөрөв үнэхээр супер муу байлаа тий энэ цувралд бол. Би яг хэлмээр дүүрэн ингэхэд байхгүй дүүрэн өдөрт сайн байсан. Остроос. Jenkins гэж яг үнэндээ ер нь хин чинь тий. Араа үйлрэлд ингэж тоглож чадах ч юм уу. Судлагдаад ирвэл тоглож чадхаа үйлч бас магадгүй шүү дээ тоглолт нь. Хамгийн том буруу би бодож байна дүүрэн дөгмөр байхгүй. Яг тэгэхээр плей-офф турснаас хойш оноо 2 дахин буурчаад байгаа.
2 дахин шүү. 21 оноо дундаж 19.8 байсан баха тий баг. Ер нь 20 10 дундсан. 20 10 дунджсэн шууд 9.8 оноор очоод 6 самбар мамбар. Тэгэхээр энэ нөгөө нэг супермакс их гэдэг чинь уулна. Энэ тоглогч шиг баясаа тулгаа. Та энэ дээр тэгэхээр дүүрэн яг бас нөгөө хүлээлтэнд хүрэхгүй байгаа юм шүү. Аа гэрээ өхөн өх бах. Гэтэ яг нөгөө макс гэрэн дээр бол нэлээд татгаарл болчихсон бол. Тэгээ баажихаа бид чинь энэ дүүрэн гэхээр 22 настай тоглогчийн талаар ярьж байгаа байхгүй юу? Тийм асуулт тийм. Тэгээд өгчих боломж. Хараа юу гэдэг дүүрэн имбичиг дундын зан шийдэлт болон 3 онооны шийдэлт байхгүй. За тэгээд плей-оффын хамгаалтууд багуу сайжраад ороод ирдэг. Тэгэхээр тоглооны самбараас аваад оноонууд нь ерөөхдөө байхгүй болчихж байгаа гэдэг ч юм уу. Өдрөд 65% довчсон гэхэлээ тоглооны самбараас амархан оноод авсан. Тэр оноонууд нь байхгүй болчих. Тэгээд нэг эсрэг нэг яг пост тэр уур чадвар нь тэгэхээр нэг тийм айхтар зүйл байхгүй. Ерөөхдөө тэр заслан дээрээс сулсан үед нь өгж байгаа паснаас л оноо авж байгаа оноонуудаар л ерөнхийдөө яваад байгаа байхгүй. Тэрний тоглож харин гэхдээ дүүрэн гэж тоглож гэрээгээ авдгаараа аавна. Яг тэгвэл зах зээл нь угаасаа нэмхэн байгаа. За хоёрдугаар цаашаа сайжрах боломжтой биеийн хөгжил юм уу. Ерөнхийдөө бол яг та нар ингээд тоглолтуудыг үзсэн бол кардио буюу тэр ингээд 2 жилиг гүйж байгаа гүйлтэн дээр хүртэл айгу удаан гүйх ч юм уу ингээд бэлтгэлжилт бас тийм сайнгүй байгаа ч зүйлүүд хоёр нь анзаарчихсан. Тэгээ яг нэг царийн хэлсийг харж байгаа бүгд ярьчих тгөө. За Кейтийн гэрч бүр 50 билүү. Кейт ч макс авсан юм шүү дээ. За Данкин Робинсон 15 саяд бол асуудал үүсдэг тийм. Одоо дараачлсан гарааны шидэгч юм байх ах уу? Нуурлаг авчих. За Стюарт 15, Ливерт 14. Би бол Ливерийг бол аюу сайн тоглож байна ч шүү дээ. Өөрөөхөн хангалттай. Оноог бол асуулгүй байна. Гэхдээ харин санснаас надад бол муу. Сүүлийн 3 тоглолтод л Карис Ливер энэ плей-офф маш муу. Сүүлийн 3 цөөхөн тоглолтуудад л тоглосон. За тэгээд тэр дүүрэнгийн 8.9 ч одоо ингээд макс орчих чинь тийм ээ. Хэрэг хийвэл. Тэгэхээр энэ өрсөлдөгч багууд санал тавиад тэрнтэй тэнцэн л дээ. Тэгээд тэрэн дээр угаасаа яг юугаараа бодох юм бол энэ зал All-Star болсон. Макс супер макс загс бол биш зүгээр макс гэрээ. Би бол Подриг бол одоо энэ чинь Подриг ч тоглож бол 5.6 саяд бол хангалттай гоё юутэй гэрээтэй. Тэгээ одоо таалтай ингээ багийг хараа л та. Ингээ харангууд бас сайн баг биш үү? Сайн баг биш. Энэ зүгээр хин дөрөвнийг хангалтгүй байлаа гэдэг дээр бол би бол сан. Энийг одоо давтан яриад энэ угаасаа зүгээр дөрөн орчин үеийн биш уламжлалт саксофоны төвөнд тоглож байна. Яг холбогчоос хамгаалсан зур довтлоотой. Хамгаалтан дээр мэдээж нөлөөтэй. Тийм л тоглож байгаа байхгүй. Тэгэхээр түрүүн хэлсэн шүү дээ. Канхем энэ плей-оффт хамгийн их оноо дуусчихад бол тэр юуг илэрхийлж байна вэ гэхээр Канхемийг тоглож бусдыг хамгаалаад Канхем дээр дөрөв очоод засна төвийн тоглогч нь Канхем дээр очихгүйгээр Канхемийг шидээ гэсэн байдлаар буцаад жижиг нь хамгаад. Тэгэхээр дөрөвнийг доош рол хийлгэхгүй тэр довтлоог босод тэр тоглолтыг мэдрүүлэхгүй гэдэг тактик энэ хоёр зурвалд хоёулын дээр нь харагдсан. Тэр утгаараа дөрөв энэ үзүүлэлт шууд нэг 20-10 эзэн чинь хэдэлсэн. Бидтэй саяны Анри хэлсэн дээр санал жоохон зөрөлдөхгүй л байна. Одоо ингээд дөрөв бэлтгэлжил дутуу гээд 82 тоглолцсон. Тэгээд супер All-Star болсон. Хамгийн л бест үйлрлээ өнгөрөөсөн бол тийч дутуурлаж байгаа буруу хэлсэн шүү. Яг тэгвэл 82 тоглолцсон бэлтгэл дутуу гэж байхгүй ч тэгэхээр зөвөр нэг load management гэх одоо өөрийнхөө тэр юугаа тааруулж чадаагүй тийм. Яг ер нь бол жоохон лакс байгаа. Дашингийн мас ихтэй ч гэдэг юм уу. Эндээс болоо ядарч. Леброн яагаад жин хас ер нь карьераа ингэж уртсгсан. Кевин Лав яасан гэдэгт өөртөө хэлж анхаарах тийм. Тэрэн дээрээ сайн болох хэрэгтэй. Одоо 22 настай хөлтөд мэдээ. Тэгээс дөрөнд бол би бол энэ 100 гэдэг 200 сая гэрээ эзэн гэдэгт бол 100 итгэл. Тийм 200 сая. Тобас Харрисны гэрээ риск. Тобас Харрис гэрээ дууссан байна тэр юм тийм. Одоо ийм Гэтэ Тобас Харрис ч гэсэн ер нь үлдэх магадлал өндөр. гэрээ болж шүү дээ. 10 сая Тэгэл болчихсон. Үлдэх магадлал. одоо зүгээр Канхемиг одоо 7 тоглолтын дээр бид нар оноо авахгүй жоохон муу тоглолтыг харлаа шүү дээ. Энэ үед орлон тоглоод одоо Карис Ливер сэлгэнээс 20 оноо авдаг ч юм уу. Ийм тоглогч шиг бид нар ерөөсө харсангүй л дээ. Энэ ийм ч утгаараа энэ суралт хожигдлоод тэгэхэд өнөөдөр Харден жишээ нь гараанд гараад 9 оноо аваад байж зүгээр ингээл хожиж 20-оос дээш оноо аваад Мэрилт ингээд 4 тоглогч 20-оос дээш оноо аваад ч гэдэг юм ингээд дутуугаа нөхөд ингээд тоглож байгаа энэ бүрэлдэхүүн сайн бүрэлдэхүүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яалчгүй Detroit Pistons баг дараагийнхаа алхмыг хийхин тулд одоо юу гэдэг энэ үйлдэл заавалчгүй хоёр дахь опшны багийн хоёр дахь оноо авахчиг одоо Канхемтэй хасралтай тоглож авчих хэрэгтэй л болж байна. Тэгээд оноо авах чинь критер байх хэрэгтэй. Одоо шинэ Данкин Робинсон ч юм уу
Хамааралтай биш. Дүүрэн ч юм уу яг ингээд хамааралтайс юм. Даг Робинсон бол өөр дөр бөмбөггүй заслаанаас хамаарах гэдэг шүү дээ. Тийм ээ. Хэр заслаан сайн орох. Тэр заслаанаас нь гарч ирээд цаг нь бол дамжуулдаг холбогч хэрэгтэй. Удирдлагын туршуу тэр хүн дүүрэн байсан биз дээ. 19 он авч. Удирдлагын турш болж чинь. За. Оноо алтан дээр гоо. Канахэм чи 30 оноод баг трипл тав дуунч. Дүүрнийг нэг Чет Хомгрен гэж оцчих. За тэгээ Шейн байна. Тэгэхээр J Dub нь хэрэгтэй л гэдэг юм. Ингэж хэлвэл ойлгох. Тийм л дээ зүгээр ихтэй зүгээр би зүгээр хэлж байгаа. Тэгээ баг бүрдгүй харуул тийм. Үнэхээр удирдлагын турш багууд ингэж хамгаалдаг байхгүй. NBA-гийн сагсан мөнгө чи одоо ягаад дэлхийд даяар үзэлтэнд багасаад байна гэдэг ингээд яригадаад байгаа юм чи хайчаад байгаа байхгүй юу? Удирдлагын тоглолтыг хайчаад байгаа байхгүй юу? Хурдан плей болчихсоо гэж бодлоо. Тэгвэл одоо ΟКС-ийн тэр харангууд ингээл AJ Mitchell гээл ингээл нэг нь гимтсэн байхад ингээл аргалаад 20 оноо дуурж байгаа 4-р үлээр үлрэл тоглолцоод байгаа байхгүй юу? За Cavs-ийн бүгдээ өсөлтөөр тэгээд ер нь одоо тэгээд хоёр баг үлдлээ. Донд тийм ээ. Тэгээд гейм талаар тэр хождог баг юм байна гэж Cavs. Тийм ээ тийм. Boston Celtics 10 юм уу? Тэгээ сүүлийн түүх багийнхан түүхэнд 6 тохиолдолд сүүлийн 6 тохиолдолд гейм 7-ийн цувралд хожигдоог юм шүү дээ. 6 тоглолт байсан байж. LeBron Түүхэнд юу н хоёр тал шүү дээ. За тэр ихний босс ч угаасаа тэр үеийн одоо мангас баг шүү дээ. Russell, Bill Russell-тэй. Уус баг нь юу л 8 баг өрсөлдүүлээг байсан шүү дээ. 57-аас 69 он хүртэл гэж шүү дээ. Тэг Larry Bird-ийн Boston шүү дээ. За тэгээд ялагчдын игнээд л гарч байгаа шүү дээ юм багч. Boston тэр 4 үлрэл 5 удаа гейм 7 гарсан шүү дээ. Тэгээ бүтэнд хоцсон. Салаантай байж тээ. Ямар юм байсан байна. За тэгээд New York Knicks, Cleveland Cavaliers гэсэн багууд дон бүсийн финал. Гой цуврал. Энэ бас гой цуврал болох уу? Цуврал Нью-Йорк хожих юм аа. За одоо хэлэх гээш. New York хожин. Цуврал хожих юм Би угаасаа финал дүрнэ Аа би угаасаа ондгүй чи. Би NBA финал дүрнэ гэж хэлсэн шүү дээ New York Knicks. Чи ойлээд тааш үйлдлийн тоглолт финал юу плей-офф тоглолт бол газар тэгшүүр гэдэг Джейден Алн хин Джейден Алн өөрөө хэлсэн шүү дээ ярьсан дээр та нар юусоо юуг ойлгохгүй шиг плей-офф тоглолт чинь үйлдлийн тоглолт шал өөр гэж мэдгүй гэдэг яг ярьсан дээр өөрөө хэлчихсэн. Тэгээ сая хилээд ах чи тэгээ яагаа ойлгосон даа. Гөө гэхдээ яг хоо за 22-т өгт юм да. 22-т өгт юм да. Та яг сайн бодвол өөрийнхөө асуултанд хариулж чадхаар юм байна шүү дээ. 22 настай өгт юм да яг зүгээр заа. Тийм. Цаашаа сайжрах. 22-т өгт юм да. Тэгээд би ярьж авсан шүү дээ сая энэ би очоод тэр би хаамаа бол. Амар. Би яг дөрөв яг нэг хараад зарим болж байгаа оо эн чинь намх юм биш ингэдэж шүү дээ. Дөрөв бүр ерөөс яг амар лагс бит. Тэ? Гой бит юм. Амар бит. Том юм. Том стил бак ингээл. Тэр ихтэй ёстой нэг саний хэлдэг тэр нөгөө юуны нөгөө булчингийн мас нь хитрхи истэ хитэж магадгүй. Ёстой яг тийм л үхэс Цуцаа ихтэй гэсэн. Тэгэхээр нөгөө Одоо гон тим бакбитээ хүн чинь тэр доор пост муу волейбол хийх хэрэгтэй юм шүү дээ. тэгж чадахгүй. Шахаад өстө дээрээс нь давхаж мохож явах хэрэгтэй. Энд дэс хамгаа өгсөн юм уу гэдэг танаас юм дээр. цааны хоёр дээр. Гэхдээ би тэгэл би OKC New York Knicks гэж биш. Гэсэн юм. Тэг. Өдөрийн тоглолт. Яг Cleveland 6 тоглолтод. Cleveland-ийн талбай дээр очиж дуусах юм уу те? Зурвал. Тэ. Бусдаас асуухгүй байна аа. Тэгээд одоо чи бол Cleveland гэдгээр уусаа чамаас асуух хэрэггүй үстэй. Чи сая 4 нөл гарсан чи юу юм ярихгүй бах уу? New York Knicks-ийг хэлж чадахгүй за хэлтэй. 7 тоглолтод Cavs. За 7 тоглолтод Cavs. Тэнэ. Би Нью-Йоркийг хожих байхаа гэж бодчихлаа. Хэдэн тоглолтод? 7 Энэ тоглолт гарах магадлал. 7 тоглолт гарах нь одоо ингээд ядарсан байгаа 2-0 2-0 гэж үл эхлэх байхаа юм бол. Тэрний дараа яах нь харъя. 5 тоглолтод дуусчихвал яах вэ? 4-1 гэдэг. Болно шүү дээ. За Би 5 тоглолтод За Нью-Йорк би 6 за чи. Хоёр гэсэн 5 тоглолтод нэг угаасаа талбайд 2-0 ч юм уу гэж бодох эхлэе шууд. Ядарсан тэгээ. 2-0-д бол 2 тэг болоод араас нь Нью-Йорк Cleveland талбайдаа нэг хожоо 2-1 болоод 3-1 болж ирээл дуусчаал харагдах юм. Амар юм. За баясаа. Юу? Одоо энэ бүгд дээр. Энэ бүгд. Би бол угаасаа хэлсэн шүү дээ Knicks гээд. Энэ юу хожигдсон Knicks юугаа Boston-ыг хожоол тэгэл. Фиги их буянтай л ажил хийчихээ. Үнэхээр буянтай жоо шүү дээ. Үүсгэр буян болоосаа. Бүх юм өөрчлөөд Энэ нэг нь олж шооч. 6 тоглолт тухай.
Долоод каус тийм. Долоод Cavs гэж хэлж байгаа ганц хүн байгаа юм шүү дээ. Cavs яг зөв Cavs ингээд нөө одоо 2 цуврал хийцэн энэ утгаараа зөв жоохон одоо би зөв Harden-ыг яг ингээд сайн цуврал шиг өмнөх 2 цуврал шиг үүрнэлээд тоглож юм гэж үзсэн. Би яаж хийж л бодсон. Одоо юун чин нэгс яаж яах нөө хатуу дээрс нэг юм сайн хамгаалагчтай Breeze байна. Hart байна. Anunoby одоо тэгээд бүр нэг хэдэн минут гарч яадаг энэ тэндээс нь 10 мараас нь нэг хатаж батдаг. Гэхдээ Mitchell Robinson ч гэсэн 60-70 дээр эвгүй шүү. Одоо энэ цуврал дээр зөв хамгийн Cavs-аас хамгийн сайн дөрсөн хин Donovan Mitchell бол ойлгомжтой. Donovan Mitchell бол Нью-Йоркт очир галзуур хогтөж мөчөө наавмаар. Тэгэхээр зөв яг цувралдаа хожих уу. Тийм, ер нь Cavs хожиг гэвэл Evan Mobley тогтмол 20-15% хаалттай л тоглох хэрэгтэй. Anunoby-гийн гидл бас зүгээр болж байгаа хэрэг тийм. Evan Mobley угаасаа яг сайн тоглохоор ер нь хождог байхгүй Cavs. Evan Mobley муу тоглохоор ер нь хожигддаг. Тэгээ яг та Нью-Йорк Knicks-с Bronson ч гэсэн 58 минут талбай дээр байхдаа хамгаалах шаардлага гарах л байдаг. Тийм. Уустай юмнууд байгаа шүү дээ. Carlton Towns-ыг ч гэсэн бид нэр хамгаалтыг гэсэн бид нэр төгсөв шийдгийг мэдчихл байгаа. Тийм. Тэгээд энэ матч-апын амар том тулаан байна. Энэ сонирхолтойсэн бол. Тэгээд би зүгээр яг 7 тоглолт гаргаад ядарсан л аах бол. Тэгээ эхний 2 тоглолтоо алдчихсан. Одоо зүгээр ийм зүйлүүд байгаа ш. Josh Hart талбай дээр олон минутыг өнгөрөөдөг ч гэсэн цөөхөн довтлогоог гүйцэтгэдэг. Тэгэхээр хамгаалтан дээр бас юу гэдэг Donovan Mitchell, James Harden хоёрыг бас нэг зовоогоод авахгүй нэг ганц хоёр тоглогч нар байна. Тийм. Cavs гоё яг өрсөлдөөнтэй бол болох нь болох тоглолт болгоо. Зүгээр аль нэг mag нь олон орон шүү. Магадгүй хитрхи амархан цувралыг давцснараа Нью-Йорк Knicks энэ сул тал болчих болно. 7 тоглолт 2 хүн тоглолт хийцнээр энэ илүү сайн Cleveland Cavaliers-ыг бэлдээд өгсөн байх боломжтой. За тэгээ Sixers одоо энэ багууд баялж л байгаа хэрэг. Тэгээ ер нь бол Тампиг гимтсэн. Яг ер нь бол тэгээд дорн бүсийнхэн бүстэй авахаараа бөөм баяруулдаг нэг тийм жилүүд эхэлж байгаа хаа. Болцсон уу? Болцсон юм шиг үү? Мэдэрч явдаг уу? Тэгээ Evan Mobley-ийн статистик харах юм бол нэг эсрэг муу тоглолт их муу. Харин тийм. Одоо нөгөө Anunoby-тэй чинь 100 статистик харах юм бол Anunoby. Одоо Evan Mobley-г муу тоглосон гэж. Evan Mobley орой болгон хамгаалтан дээр бас сайн байгаа байхгүй юу? Зүгээр довтлооны идэвхтэр довтлоонд идэвхтэй оролцуулах нь одоо хин хоёрын James Harden тэр Donovan Mitchell хоёрын үүрэг болчиход байгаа байхгүй юу? Mobley сайн тоглож байгаа үед, Jared Allen сайн тоглож байгаа үед энэ багт орой болгон боломж гарч ирээд байгаа байхгүй юу? Харин тэрийг ярьсан шүү дээ. Алан Harden хоёр хамтдаа тоглоод байгаа байхгүй юу? Тэгээ Mitchell Mobley хамтдаа тоглолцохоор яг Mitchell угаас найруулагч биш байгаа байхгүй юу? Зүгээр түрүү нөгөө Mitchell Robinson-ыг ярьж байна л да. Mitchell Robinson талбай дээр байхдаа Нью-Йорк Knicks хамгаалалт дээр давуу тал өгдөгсөн тоглоом дээр хизээч давуу тал болдгоо тийм. Тэгэхээр би аль болох Mitchell Robinson талбай дээр олон минутыг өнгөрөөгөөс тэгэх юм бол Cleveland илүү боломж гарч ирэх юм бол. Anunoby байгаад их юм бол зүгтэй. Би ингээд бас нэг юм байна. Надаа ингээд нодлонгийн цуврал энэ хоёрс нодлон таараа зү. Таараа үлээ урсан тарлаа. Уржны жил таарлаа. Нэг таарсан санагдаад. Тэгээд бүр Mitchell Robinson Mobley хаалаа хоёрыг бүр идэж угаацсан юм. Довтлоонд зүгээр дундаас нь өсрөөл довтлоон самбар аваад нөгөөдтэй газадлж өгөөдсөн. Тэр бүр яг тэгсэл санагдаад байна. Өнгөрсөн жил. Тэр нэг тэг өнгөрсөн жил илүү би яг бас буруу сансан байх вэ гэдэг. Яг зүгээр өдөрлийн тоглолтод андуурсан. Харднаас өмнө. Харин өмнө. Ярс Mitchell Robinson бүр 60-70 Mobley хоёрыг илүүрхэж. Тэгээ байж болно бол самбарт илүүрч болно шүү дээ. Тийм ээ. Арай хатуу тоглолттой юм шүү. Арай нэг бие үч сайтай. За тэгээ угаасаа манай шүлөөнөөс эхлээд бүсийн финал манай шүлөө эхэлж байна. Тийм. Тэгээд дорнд бүсийн финал дахиад эхэлж байна. Дорнд бүсийн финал бол бүгдээрээ SP-нээр гарна. Дорнд гарна үстэй. Юу гарна? Premier Sport Network гарна. Уучлаарай тий. Тэгээ гарна. Дорнд гарна тий. Дорндын бүх тоглолт гарна. Нөгөө бүсийн тоглолт байна гарахгүй. Нөгөө бүсийн тоглолт гарахгүй. Тэгээ финалийн тоглолт. Тэгээ финалийн тоглолт гарахгүй. Тэгээ та нар гоё зөндөө гоё нэг юу стримингээрээ гоё үзэх боломжтой байх шүү гэдэг бас хэлчихье. Тэгээ муухай гэж хэлдэг биш тэгээ одоо үзцгээгээрээ гэж хэлмээр байна. Тэгэхээр тавлаад байгаа юм. Дордгоо тоглолтыг хүүгж байгаа юм биш. Стримингээр л үзэх хэрэгтэй юм чи үзэхэд бол өөр яагаад байхгүй юм чи. Гэхдээ манайхан яаж байгаа учраас үзчихсэн дөө бас. Энэ яаж байгаа учраас үзчихсэн. Тийм тал байгаа шүү. Тэгээ за тэгээ NBA тогтоомтойгоор залуусаа тэгээ 5 35 дугаар хүлээ. Цагаан цагаараа.
in your dreams, you're number one. Real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, yet your vision must be closed. A little bit.